За өнөөдөр сонсогч та бүхэндээ Монголын одоо топ групп компаниудын нэг Newcom Group-ийн гүйцэтгэх захирал Баатар Мөнх захирлыг студид тавьсан байна. Бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр та өөрөө их ариун баялаг түүхтэй хүн байлаа. Тэгэхээр манай одоо нийт сонсогч нар бол дан залуучууд байдаг. Тийм учраас таны өнөөдрийн энэ инженерээс эхлээд бизнесийн салбарыг одоо топ групп компаниг тэргүүлээд явж байгаа хүний хувьд бас карьерийн туршлага, бизнесийн туршлагыг бас залуучуудад хүргэх зорилготой өнөөдөр таныг студид урьдчилсан байгаа. Тэгээ та бас бид бүхэнтэй нээлттэй, илэн далангуу өөрийн одоо түүхэн замналууд байгаа хуваалцаад өгөөсэй гэж хүсэж байгаа шүү. Миний туршлага, миний түүх бол бас тийм өвөрмөц боловч их энгийн түүхтэй хүн байгаа. Тэгэхээр энэ үнднээсээ бас та бүхэнтэйгээ одоо ингээ хуваалцаад явхад олон хүнд энэ инспирэшн болж хүмүүс зориг өгөөсэй гэж бас хүсэж байна. Нөө яг л одоо бид эдийн зорж байгаа зүйл бол яг тэр. За хамгийн ихний асуултаа юугаар эхлэе? Яриагаа хаглая гэж бодож байна. Таны бага насны талаар. За. Та өөрөө баруунд тэр дундаа Америкийн нэгдсэн улсын Мичиганы их сургуульд одоо мэрэгжлийн нисгэгч гэдэг мэрэгчлэр ихтэй сургуулаа боловсрол эзэмсэн. Тэгэхээр 10 жилдээ та харин ямар амьдралыг туулав, хаана боловсрол эзэмшив. Тэгээд яагаад заавал баруунд очиж тэр дундаа Америкийн нэгдсэн улсад очиж боловсрол эзэмших гэдэг зориг шийдвэрийг гаргасан байна. Энэ нь өөрөө таны шийдвэр байсан уу? Гэр бүлийн бас нөлөөлөл байсан уу? Аль нь байсан баг. Би 10 жилээ 2 улсад хийсэн, төгссөн. Монгол улсад болохоор одоо Улаанбаатарын 84 дугаар сургуульд 1-р ангиас 6-р анги хүртэл байсан. Тэгээд түүнээс хойш бол Японд манай гэр бүл аавын ажлаар нүүж очсон. Тэгээд 6-р ангиас Японы систем чинь 12 жил байдаг. Тэгээд 12 анги төгслөө бол Японд байсан. За тэгээд ер нь бол би зөвхөн баруун гэлтгүү Монгол, Япон, Америкийг ерөнхийдөө туулж хүн болсон гэх юм уу да тий. Тэгээд Монголд бол 12 нас хүртлээр байсан. Японд 12-оос 19 нас хүртэл тэгээд цаашгаа Америк. За Америк руу явъя гэсэн сонголт маань бол би ер нь бол багаасаа нисхийн салбарт маш их дуртай, маш их хайртай өссөн. За магадгүй баг 3-4 настайгаас л аавынхаа цуглуулсан байсан онгоцны сэтгүүлүүдийг үздэг. Тэгээд тэр мэдээж яриг англи, орос хэлтэй сэтгүүлүүд байсан болохоор ойлгодог юм гэж ураг байхгүй. Зургийг хараад тэгээд нэг өсгүүдийг ааваас асуугаад энэ юу гэсэн үг, энэ юу гэсэн үг ингээл тэгээд ер нь англи, орос хэлтэй хүн төгсчихсэн болоо да. Тэгээд тэр үднээсээ ер нь Америк улсад иргэн нисхийн салбар ер нь их сайн хөгжсөн байсан юм байна. Тэгэхээр миний мөрөөдөл бол байнга Америк руу чиглэсэн байсан. Тэгээ өөрөө ер нь Америк руу явмаар байна гэж шийдээд тийшгээ зориглоод явж байсан. Анх очиход бол яах зарга байхгүй жоохон сүрддэг байсан. Явхаас өмнө очихоор яадаг бол энэ улсууд дээрлэгдэг бол кино үзэхээр энэ Америк улсууд их чирэн сонсож байгаад байгаа. Тэгээ оцсон чинь ер нь бол энгийн улсууд байд юм байна. Хүмүүс л байд юм байна. Тэгээд одоо би чинь хүүхэд байхад 82 онд төрсөн. Тэгэхээр би яг нөгөө шилжилтийн үеэр картны бараа энтрийг бас зах цухаас нь үзчихсэн. Одоо ахтайгаа ээлжлэл өглөө 6 хагас 7 хагас сүүнд очирлол хас 20-30 градустай 30-30 минутаар баймиргээс хил байдал явж яасан. Тэгээд тухайн үед манай нийгэм маань үнэхээр хэцүү байдлаар туулж байсан учраас эргээд харахад гадаад улсад нисгэж мэрэгжлийн нисгчээр ажиллаж байсан гэвь бодохоор бол үнэхээр бас их итгэмээргүй түүх гэх юм уу. Нөгөө талаасаа болохоор хүн тэмүүлээд хүсээд чиглээд яваад зоригтой байж чадах юм бол ерөөхдөө үүсэл гарал хаана байна уу тэр бол хамаа байдаг юм байна. Дэлхийн хүн болж болдгийм байна гэдгийг бол хүчтэй мэдэрсэн. Тэгэхээр энийг бол монгол хүн болгон монгол залуучууд болгон мэдэрч тэмүүлж яваасаа гэж хүсэж байна. Бид нар нүд тайлж юм үзсэн байх нь бол маш том давуу тал үүсдэг юм байна. Бас нэг том зүйл бол миний хувьд одоо 3 хэл сурч өссөн байгаа. Мэдээж хэрэг монгол хэл, араас нь япон хэл, тэгээд англи хэл сурсан. Тэгэхээр энэ маань бол бас эргээд дараа нь харахад их давуу тал үүсгэж юм байна. Хүнд олон соёлыг мэдэрч, олон өнцгөөс нь нэмийг харж чаддаг болдог ийм давуу тал үүсдэг юм байна. Тэгэхээр миний ерөнхийдөө одоо өссөн нөхцөл нэг том зургаар бол нэг иймэрхүү. За манайхан төр хүлээж байгаарай. Энэ удаагийн дугаарыг хамтран үргэж байгаа BGM Asset Management-ийн компани. Манайхан бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Дэлхий дээр үйл хөдлөх хөрөнгө, бонд, хувьцаа зэрэг хөрөнгөө өсгөж болох маш олон хөрөнгө оруулалтын боломжууд байдаг. Гэвч монголчууд маань мэдээлэл дутмаг, магадгүй энэ боломж нь хязгаарлагдмал байдаг учраас дэлхийн зах зээл рүү ороод хөрөнгөө өсгөхийг ихээр төдийлөн бас бид нэр хангалттай хэмжээний боломж нь гар дээр байдаггүй. За харин энэ боломжийг Монголын зах зээл рүүгээ илүү ойртуулж өгж байгаа мэрэгжлийн хөрөнгө оруулалтын компани бол BGM Asset Management-ийн компани маа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх веб хуудасаар хандаарай. Баярлалаа. За одоо хэдүүлээ подкаста үргэлжлүүлцгээе. Хүн байгаа.
1980 онд төрсэн гэхээр бид хэд одоо нэг арчилж жилжээл бараг л 10 жилийн дараа буюу 2000-ад онд л та Америк нэгдсэн улсыг зорьсон гэж ойлгож болох 18 наснда. Тийм яг үнэ. Тэгэхээр чин дөнгөж арчилж жилжээл юм бол Монголд бол 2000 онд одоо ямар байсан мэдгүй. Би одоо тэр үед 5 настай байсан. Тэгэхээр баруун тэр үед 2000-ад онд Америк нэгдсэн улс руу явах боломжийн нэр нь хэр нээлттэйсэн бэ? Та тэгээд тухайн үед бас мэрэгжлийн нисгэгчээр явъя гэдэг сонгон шалгаруул тэр боломжийг бас хаанаас мэдээ одоо харж байгаад ингээд явах боломжийг бүрдүүлв те. Одоо 1990 оноос өмнө бол зөвлөлт холбоот улсын одоо орнуудад нэлээд явдаг байсан байх лээ те. Одоо энэ Словак тэгэл зөвлөлт холбоот улс руу ихтэй зургуулт хүмүүс их явдаг байсан. Тэгэхээр та бол Америк нэгдсэн улс руу одоо сурч байсан тухайн цөөн хүмүүсийн нэг бол гэж би зүгээр тааж авахгүй юу. Тийм ялангуяа нисхийн чиглэлд бол тухайн үед над чиг баруун руу явж байсан ерөөсөй байгаагүй. Тэгэхээр тэр үднээс бол би бол бас тодорхой хэмжээнд анхны жишээ болж байсан байх. Тэгээд яг аав ээжийн буянгаар явах боломж нь бол нэгжсэн. Гэхдээ Японд байхдаа би ер нь бол Японд сурд юм аа, Японы цэрэгт орд юм, Америкийн цэрэгт орд юм гэдэг олон сонголт бас харж байсан л да. Би бол яг үүндээ хэлэхэд иргэний нисгэхээс илүү цэргийн нисгт орно гэдэг өсөл мөрөөдөлтэй байсан. Тэгээ яг зүгээр тухайн үед манай улс маань МиГ-21, МиГ-15 гэсэн онгоцнуудыг нисгдэг байж байгаад төсвийн асуудлаас болоод тэр нислэгүүд нь ерөнхийдөө их бага болцсон. Ер нь нисгэ болцсон байсан. Тэгээд жоох ухаан суугаад яригдсан. За ер нь цэргийн зам хөөнө гэдэг бол яг Монгол хүнд бол таарахгүй юм байна. Тэнд маш их эрсдлүү өрх юм байна. Газрын зэрэг болох хэрэгтэй, хэдэн жил болох хэрэгтэй. Тэгжээд ногоон карт аван тэгжээд иргэншил болон тэгжээд нисгэж болно гэдэг ер нь бол зам нь их хаалттай харагдчихсан. Тэгээд иргэний нисгийг сонгоод явсан. Тухайн үед надад бол жишг болох юм ерөөсөй байгаагүй. Урд нь миний замыг туулсан хүн ерөөсөй байгаагүй байсан. Америкт барууны хооронд сургуульд явна гэдэг маань өөрөө тэр үед бол яг чиний сая хэлдгээр цоошин асуудал байсан. Одоо бол бид нар чинь Америк баруун руу явна гэдэг нь бол ойлгомжтой. Нөгөө сайн сургуульд нь явж чадахгүй гэдэг л сонголт яг асуулт болоод байна шүү дээ. Тэгэхээр тэр үднээс бол намайг тэнд сурч байхад Каламазу гэдэг Мичиганы жижиг хот байдаг. Тэгээд тэр хотод бол надаас өөр монгол хүн байгаагүй. Гэхдээ энэ маань миний хувьд бол эргээд харахад бас их зөв юм байсан юм байна гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр тэнд одоо байсан оюутнуудыг харахаар Азийн бусад оюутнууд бол өөртөө нийлээд байдаг Япон Японуудаараа. Би болохоор тэнд нөгөө нутгийн улсуудаа их найзалж нөхөрлөдөг байсан. Тийм учраас хэл нь сайжрахад их нэмэр болсон юм болов уу гэж хардаг. Тэгээд тэндээ би бас намайг манай сургуулийн багш нар үлдээд багш хийгээч гэж ураад. Тэгээд тэндээ бас нэлээд хэдэн жил багш хийсэн л дээ. Тэгээд тэр хугацаанд бол би бас яг оюутан байхасаа илүү өшөө нарийн мэрэгжлийнхаа яг нарийн учруудыг нь бол илүү сурсан гэж хардаг. Сургуулаа төгсчөөд би бол өөрийгөө бас ч яваа нисгэж болчлоо гэж хардаг байсан. Гэтэл багш болсныхоо дараа өөрийгөө эргээд харсан чинь тэр үед би нэрээ юу бодож нисгэж гэж ярьдаг байсан болоо гэж бодмоор. Тэгэхээр тэр одоо Western Michigan University гэдэг одоо Америк бараг дэлхийдээ нисгийн салбараар бол дээгүүр 3-т орж гинүү да. Тэгэхээр тийм сургуульд би сурах боломж нь олдоод тэгээ Монгол улсаас хамгийн анхны байсан баг багш нисгч Америкт. Тэгээ тэр ажлыгаа бол би бас нэлээд урамтай, их дуртай хийдэг байсан. Дуртай байсан учраас бас ажлаа сайн хийж чаддаг байсан юм шиг байна. Их гайгүй үнэлэгдэг байсан. Би бас түрүү намар тэр нутагтаа очиод багш нартайгаа хуучин дарга нартайгаа уулзсан. Намайг их санаж илээ. Тэгээ буцаад ирэх юм бол ажилд авъя хичээл гэдэг. Их сайхан байлаа. Зөө. 4 жилээр төгсдөг үү? 4 жилээр тий. Зөв. Тэгээд би таныг шууд нөгөө ажиллаж байгаад буцаад их сургуультай Америк нэгдсэн улсын их сургуультай очиод багшилсан юм гэж утсан чинь шууд төгсөөд бакалавра төгсөөд үлдсэн юм шүү дээ. Би бакалавр арай төгс дуусаагүй байсан. Тэгээд шууд намайг парт таймер ажилд орооч гэж. Би яг тэр өдрийг санд нөгөө багш нисгчийн өрнөлтийн шалгалтын өдөр өглөө нь би бас жоохон сандарцсан. Бэлдээ сууж чинь манай сургуулийн нисгийн сургуулийн захирал намайг хажуугаар харахтаа харж чи өнөөдөр шалгалтаа тэнцсэн ойлгомжтой CV-гээ миний ширээн дээр хажуу тархаас өмнө тавьчаарай гэж урамшуулж зориг өгч яасан. Тэгээд ерөөсөө хэдэн хоногийн дотор би тэгш нөгөө юугаа сертификат авчаад аппликейшн өгөөд тэгээд манай нөхдүүд нэг интервью хийгээд намайг ажилд авчиж үлээ. Тэгээд төгсгийнхоо сүүлийн хагас жилд бол би багш хийгээд эхэлсэн. Зөвхөн миний найз нар оюутнууд байж байдаг тэгснээр би нөгөөдөлийнхөө багш нь болсон явж байдаг тийм сонин тохиолдлоос байж тэр үед бол.
Одоо таны яг ямар ур чадварыг гэдэг юм уу тухайн үед танай багш нар үнэлээд бусад оюутнуудаас илүү гоцгойлоо танд одоо тэр ажлын саналыг тавьсан бахав. Эний зүгээр нэг одоо ажлын санал биш чинь багш шүү дээ тий. Тий. Одоо тэгээ харин эргээ бодохоор миний сургасан оюутнууд одоо Америкийн далайн зэрэг, Америкийн агарын зэргийн сөрөг жолтын нисгч гэдэг юм уу, Америкийн том авиа компанид нисгч болцсон явж ийн л да. Тэгээд бодохоор бас л багшийн ажил бол эргээд харахад миний хамгийн хийсэн хамгийн утгатай ажил байсан юм аа гэж боддیں۔ Тэгээд зүгээр яг би өөрөө анханасаа тийм сайн багш бол биш байсан. Яагаад би нисгчийн төвшөндөө илүү одоо нэг төгсгөдөө илүү өндөр оноотой хүний итгэлийг дааж чадж байсан байхээр ерөөсөө л нэг л зүйл байсан. Бэлтгэл. Би энэ дээр бол бус тусуудаас хинээс нь ч илүү бэлтжээс гэдэгтээ бол яг итгэлтэй байдаг. Нислэг болгоныгоо би урдчилж толгоонд үйлдэл болгон өөрийнхөө харах чиг болгоныг нэг нэгээр нь бүтэн цаг агасын нислэгийг нэг нэгээр нь 2-3 цаг сууж давтдаг. Тэгээ би тухайн үед бас нэг жижигхэн гэрийн симулятортай толгоонд их давтчаад нөгөө симулятор дээр ихэд давтаа. Тэгэхээр тэгж давтахаар яаж яах вэ гэхээр яг жинхэнэ бодитоор нисгэд бүх миний хийх үйлдэлүүд автоматсан байх хэвээр. Тэгжээж миний тарих шийдвэр гаргах зайн үүснэ. Тэгэхгүй бол нөгөө хийх гэж байгаа үйлдэлээ бодоод байх юм бол хүн чинь бол тийм том high level decision making хийж чадахгүй болчихж байгаа юм л да. Тэгээ миний хувьд бол бэлтгэл гэдэг юм бол маш чухал байсан. Бэлтгэлийг яагаад хийж чадж байгаа нөхлөөр би passionтай байсан. Энд дэ үнэхээр энэ мэрэгчлэлдээ үнэхээр хайртай байсан. Тэгэхээр миний хувьд бол өөрийн passionгүй юм хийн гэдэг бол хүнд маш хэцүү юм байна гэж боддог. Яг зүгээр зарим улсууд бол өөр байх шиг гоо ямар ч ажил барьж авсан маш сайн хийж чаддаг. Би бол ер нь passion байхгүй бол ер нь жоохон далхуурч гад болдгоо. Хэсрэгээр passionтай байх юм бол би бол ер нь хичнээн цаг зарцуулж болдог. Тэгэхээр энэ маань миний хувьд бол их том давуу тал болж ирсэн болов уу гэж хардъя. Багшаар та хэдэн жил ажилласан? Багшаар би 4 жил хагас ажилласан. Бас нэлээд удсан байна шүү дээ. Бараг их сургууль сурж байгаа юм шиг болсон тийм. Хажуугаар нь би бас тэрийгэ жоохон сунжруулад хийсэн учир нь бол MBA гэдэг Master in Business Administration га давхар хийгээд тэгээ хажуугаар нь бас дахиад багшаа хийгээд ер нь өөрийгөө аль болох зэрэгцүүлсэн байна шүү дээ. Бизнесийн удирдлагаа сурахын хажуугаар багшилж байсан гэсэн. Яг үнэ. Ер нь би багасаа бас нэг тийм бизнес гэдэг юм нэг сонио санагддаг. Аав ээж маань ч гэсэн одоо Newcom, Mobicom-ыг анх байгуулгад чинь бид ингэж 10 та байсан юм уу да. 11-тэй байсан юм байна. Тэгээд тэр улсуудын ингээ хөдөлмөрийг харахаар за ер нь нийгэмд нэг тийм том асуудлыг шийдсэн нэмэр болдог юм хийнэ гэдэг чинь бол утгатай байт юм байна. Урамтай байт юм байна. Тэрийг хараад бас багасаа нэг тийм бизнес гэдэг юм бол их сонир санагддаг байсан. Тэгээ найз нартайгаа би бас одоо санаж байгаа. Яг шилжилтийн үеэр манай нэг хажуудлын хашаатай нэг юуны барилгын тоног төхөөрөмжтэй газар ингээ хаацсан зогссон. Тэгээ тэр тоног төхөөрөмжүүдийг найзуудтайгаа нийлж засч жагаад бизнес болгоно гэдэг их тийм мөрөөдөг 12 настай байх та. Тэгэж боддог байсан. Тэгээд тийм учраас за нисгчийн мэрэгдэлээр би бол ерөнхийдөө мөнхийн амьдрал гэж байхгүй юм байна. Яач өөрийгөө бас солонгожруулаад хөгжүүлж явах хэрэгтэй байна гэдээ явсан. Тэгээд ер нь MBA хийхэд бол бас надад их бэрхшээл гарч байсан л да. Өдөржингөө ажиллаа хийгээд оройн хичээл суудаг. Тэгэхээр ялангуяа аккаунтинг хичээл дээр бол би их зутардаг байсан. Нягтлан бодох тий. Нягтлан бодох тий. Тэгээд нягтлан бодох дээр их сул байсан боловч санхүүгийн хичээл дээр бол би онц аваад байдаг. Тэгээд яаж игээд нэг MBA-гээ дуусгаж яасан л да. Тэгэхээр одоо та нэгсэндээ буцаад багшлаад явжсэн тэр 4 жилийн хугацаанд дотор бол ер нь бизнес хийн гэдэг тэр 12 настай хүүхдийн бодол бол тэгэлээс учраас маш хурдан шийдвэр гаргаад за би ер нь удаан хугацаанд бол одоо нисгчээр ажиллахгүй байна. Бизнесийн салбар руу орё гэдэг шийдвэрийг гаргасан гэж ойлгож болохоор юм. Тийм. Гэхдээ зүгээр тухайн үед бол нисхийн чиглэлээр би бизнес хийнэ гэж мөрөөддөг байсан. Тэгээ манай бас нэг MBA-д сурч байсан манай нэг найзтай бид хоёр бизнес хийх гээд зээлмэл хөзөлдөөд нэг Канад залуу байдаг байсан. Тэгээ бид хоёр хоёулаа багш хийдэг, хоёулаа хамтдаа MBA хийдэг. Тэгээ бизнес хийнэ гэж нэлээд явж байгаа. Яг тэгж яхад нэг 2008 9 оны эдийн засгийн хямралт болоод тэгээд ер нь бизнесийн санал маань ч гэсэн нэг хол явж чадлагүй тэгээд хоёулаа тал руугаа мөр тий. Одоо ингээд нөгөө баруунд тэр дундаа одоо гадаадд боловсрал эзэмшгийн нэг давуу тал нь бас нэтворкинг байгаад тах шиг байгаа тийм. Тэгэхээр одоо ер нь бизнесийн салбарт хэр та их одоо тэр шавнартайгаа холбоотой байна, их сургуулийн найзуудтайгаа холбоотой байна. Түүх хуваалцах юм бол таны бизнесийн энэ карьерт бас үнэхээр тэр тухайд Америкийн нэгдсэн улсад би боловсрол эзэмшээ тэр үнтэй танилцсны бас нэг ач авъя гарсан да. Тухайд надад ингэж хэрэг болсон, ингэж тус болсон гэдэг гой бодит жишээ ярил. Тэгээ зүгээр миний тэр үеийн танилуд маань бол одоо миний хийж байгаа ажилтай нэг холбоотой хүмүүс бол байхгүй. Нисхийн салбарын улсууд би чинь одоо Newcom-ийн ажил маань бол бид нар хуучин бизнестэй байдаг байсан бизнесээ бүрэн гартсан. Тэгэхээр нисгтэй холбоотой юм бол одоо манай шинээр эхлүүлж байгаа Коморийн дорооны бизнес байна. Тэр үднээсээ бол тухайн үеийн улсуудтай би одоо бизнесийн тийм
юу холбоо сүлбэ гэдэг юм бол байхгүй. Гэхдээ зүгээр миний одоо эргээд харахаар өөрийгөө одоо хүн өдөртөх албан тушаал аваад явхад заашгүй хэрэгтэй. Одоо мандайлах ур чадварын суурийг нь бол тухайд тавьж исэн болов уу гэж эргэж харж байгаа юм л да. Тэгэхээр багш гин гэдэг маань бол ерөнхийдөө нөгөө заалны хөвгт суулгаж байгаа лекц уншихаасаа илүү яг нөгөө нүүр тулж байгаа нэг хүнтэй харьцаж тэр хүнийг л миний одоо ажлын үр дүн бол тэр хүний шалгалтад авах лиценз авах гэдэг чинь миний одоо ажлын үнэлгээ байдаг. Хэрвээ тэр нь унаад эхлэх нь би ажлаасаа халагдана. Тийм болохоор хүнийг яаж өөрчлөх вэ? Ялангуяа хүнийг дургүй юмыг нь айж байгаа юмыг нь яаж илүү хийлгүүлэх вэ? Яаж зөрөгтэй байлгах вэ? Тэхийн тулд би бол нэлээд их юм сурсан гэж боддог л да. За хамгийн инээдтэй жишээ нь бол анх эхний жилдээ багш хийж байхдаа би нэг 2 хүүхдийг бол ер нь нэлээд зовоогоод байдаг байсан. Одоо нэг нь Америкийн далайн цэргийн нэлээд том капитан болцсон байлаа нэг онгоцны. Тэгээд тэр хүүхдийг бол би хөрхий бас чангасараад нэг удаа бүр онгоцонд нисэж явах дундаа уйлуулсан байсан. Тэгээд манай багш нар намайг манай дарга нар намайг нэг өдөр дуудаад за чи нэг жоохон хатуудаад байна, чангадаад байна. Positive reinforcement гэдэг юм хийж сураа гэдэг. Тэр нь болохоор нөгөө намайг анх багш болох гэж сургалт авч явахад бол яг сайн зааж байсан. Тэрийг би өөрөө бүрэн эзэмшээгүй байсан байлээ л дээ. Тэгэхээр нөгөө үр дүн гаргахын тулд нөгөө нэг шахаад байдаг. Тэр маань бол буруу байд юм байна. Positive reinforcement гэдэг чинь чи ингэж болохгүй байна биш. За энэ дээр нэг ийм үр дүн гарчлаа. Чи энэ дээр одоо санал нэг байна уу гэдэг. Тийм байна юм. За энэ дээр одоо яавал дээр миний зүгээс бол одоо миний туршлагаас бол ингүүл дээр байх шиг байна. Чи энийг нэг хийгээд үзээч гэдэг. Муугийн хүн гэд чичлээд дайраад ахлаар за энэ хүн бол намайг муулахтай л кайф авт юм байна гэдэг тийм ойлголт үүсчдэг. Тийм ойлголттой хүн бол намайг итгэхэ болчдөг. Тэгэхээр тэр хүнийг урамшуулахын тулд сайн байгаа юмыг нь хэлээд дутуу байгаа юмдаа би айл болох шийдэл гаргаж ирж ярих. Шийдэл байхгүй юм дээр бол тэрийг нэг дурдж яриад байх хэрэггүй байдаг юм байна. Энийг зүгээр би яг 4 жилийн хагасад эхний жилдээ бол нэлээд алдчихсан юм байгаа. Сүүлийн 3 жил дээр нь яг энэ зарчмаараа ингээд ажиллаад явхад бол их олон хүүхдийг амжилтанд хүргэж чадчихсан. Ялангуяа одоо багш болох гэж байгаа оюутнуудыг багшийн сертификат авах гэдэг бол ерөнхийдөө их хэцүү Америкт. Нисгчийн багш гэдэг тал нь бол ундын. Миний сургасан 13 хүүхэд бол 13-ла 100% тэнцэжсэн. Тэгэхээр сүүлдээ бол энэ хүн өдөртөх хүнд юм заах гэдэг скил нь бол нэлээд хөгжөөд ирсэн байна гэж харж байгаа юм л да. Тэгээ энэ бол яг одоо юу гэдэг төрөлхийн ур чадвар гэхээс илүү сурдаг ур чадвар байдаг юм байна. Гол нь би энийг сайн хийж чаддаг болъё гэдэг тэмүүлэл хүсэл байх юм бол өөрийгөө улам хөгжүүлээ сайн яваад иж болдго юм байна гэдэг. Дээрэс нь одоо надад хэрэг болж байсан зүйл бол асуудлыг өөрийнхөө эгог оруулахгүйгээр яг энэ хүүхдийн харж байгаа өнцгөөс нь хараад яаж шийдэх вэ гэдэг. Энэ хүүхэд юуг нь ойлгохгүй байна, юун дээрээ чадахгүй байна. Хоёрдугаарт нь болохоор энэ нисхийн комплекс одоо энэ онлуудыг яаж буталж жижигхэн халбан дээр өгч шингээлгүүлэх үү гэдэг. Тэгэхээр комплекс асуудлуудыг яаж хялбархан болгож илүү нэг заах арга зүй талын шүү дээ. Яг үнэ тийм. Тэгэхээр энэ ур чадварууд бол яг ирээдүйдээ өдөртөх албан тушаал авахд бол бас хэрэг болж байсан. Тэгээ яг зүгээр авиакомпани нисгч гэдэг бол ерөнхийдөө тэр манлайл багийн үйл ажиллагааны сургалтыг бол бүр мандатори сургалтаар жил болгон хийдэг л дээ. Тэгэхээр энэ дээр бол бас их олон туршлага хоригдуулж ирж байсан юм байна гэх. Тэгэхээр би эргээд харахад бол нисхийн салбараас авсан юм бол маш их байт юм байна. Тэрийг тухайн үед яг юм бизнесийн салбарт хэрэг болно ч гэж ерөөсө төсөөлдөггүй байсан. Тэгээ анх бизнесийн салбарт ороход бол заавал одоо би чинь MBA-гээ сурсаас өөр баг юм байхгүй штэ гэж бодсон. Бас өөрийгөө ухаад үзэх юм бол авдраа авах юм бол тэндээс юм гарч ирдэг юм байна. Сурсан эрдэм болгон хүн тэрэг болтгоо гэж те. Яг үнэ тийм. Яалтчгүй одоо таны ярьж байгаа зүйл бол одоо нөгөө залуу менежерүүдэд, залуу удирдлагуудад хэрэгтэй мессеж өгч байна л да. Одоо манайх Монгол улс маань өөрөө социализмоос арчил коммунист одоо нийгмээс ингээд социализм руу ороод ингээд 30 хэдэн жилийн хугацаанд харьцангуй одоо л нэг мундаг дэлхийд үнэлэгдэх хэмжээний лидерүүд төрж эхэлж байгаа залуу хүнийхээ харж байгаа байхгүй. Тэгэл одоо нөгөө янз бүрийн байгууллагуудын хүмүүсийг ингээд дунд чатны менежерүүд удирдлагуудыг хараад тахад яалчгүй нэг үр дүн нэгдэг тийм. Үр дүн суурилсан тийм шаардлага тавьдаг. Би чамд өчигдөр үнийг хийгсэн шүү дээ. Яагаад хийгээгүй? Одоо гэлс яаралтай хийгээд гэдэг. Үр дүнгийг л нэхэд байдаг. Түүний араас үзэлдэг. Гэтэл нөгөө хүнийг зөвөр удирдах, өөрийнх нь тэр мотивацаар, өөрийнх нь гал хүслийг нь бадрааж юм хийлгэе гэдэг тим лидер жоох ховорхон баг шиг байна. Тэгээ яалч саяны мессежийг таны хэлэнгүүдээс
Яг энэ ур чадвар бол нөгөө лидер хүн төрдөг гэж манайхан ч бас нэг шалтгаалаад байдаг шүү дээ. Зарим талаараа бас үүнийг сурж болдгийм байна гэдэг нэг гоё бодит жишээ хэлэх шиг боллоо. Таасаа авиа компаниудад гоё юм сургалтууд ордог гэдэг чинь. Одоо тэр нь таны бизнесийн шийдвэрт ингээд нөлөөлөд явж байгаа. Ингээд өдөр тутмын бас ингээд анзаараагүй гэдэг. Та 4 жил багшлагаас гадна бас Америкийн нэгдсэн улс, Австрал, за Сингапур, Япон мараг байсан баха. Тийм юу авиа компаниудад дэлхийн одоо энэ чинь топ улсуудын авиа компаниудад та бас нисгчээр ажиллаж байсан гэж би үнссэн. Тэгэхээр тэр нь хэзээ вэ? Тэр нь би багшаа хийж дуусаад Монголдо буцаж ирээд бизнес компанид нисгч тэгээд хажуугаар нь нисгийн үйл ажиллагааны дээд захирал гээд ажил хийгээд явж байсан л да. Тэгээд тэрийгээ бол дахиад 4 жил хагас орчим хийгээд тэрний дараа Япон улсад Анагийн нэг охин компанид 2 жил орчим ажиллаж нисэж байсан. Тэрнийхээ дараа нь би Сингапурт бас 4 жил хагас нисэж байсан. Тэгээд энэ Америк, Япон, Сингапур тэгээ Монголын иргэн нисгийн салбарт ч гэсэн ИКАО-гийн одоо НҮБ гэдэг чинь НҮБ нэг байгууллага шүү дээ. Олон улсын нисгийн одоо стандарт тогтоодог юм байгууллага байгаа. Эннийхээ хүрээнд Монгол улсын авиа компаниуд ч гэсэн олон улсын стандартын сургалтанд хамрагдаж сурдаг байдаг. Тэгэхээр энэ компаниуд дээрээс ингээд иргэний нисгийн салбарын авиа компани стандартсан сургалтаас хүн юу авч болж байна гэх юм бол бас л дахиад лидершип, нөгөө талд нь маш чухал followership бас их заагаад байгаа. Тэрний дад дэлгэрэнгүй тайлбарлаад маш энгийгээр гэдэг бол бас лидер болохын тулд follower байх хэрэгтэй юм байна. Сайн follower. Дагагч байх хэрэгтэй. Гүйцэтгэгч байх хэрэгтэй. Гүйцэтгэгч байх хэрэгтэй. Дэмждэг хүн байх хэрэгтэй. Тэгэхээр одоо нисгийн салбар дээр бол яаж яах вэ гэхээр өөрийнх нь саналд дэмжигдэхгүй байсан ч гэсэн нөгөө улсуудын саналд дэмжигдээд баг нь тийшээ чиглэж юм бол тэрлүүн л бүх хүчээрээ зүтгэх тий. Тэгэхгүй бол энэ чинь амин насны асуудал ярьж байгаа учраас. Тэгэхээр энэ бол маш чухал байдаг юм байна гэдэг. Тэгэхгүй бол одоо хоёр нисгч нь хоорондоо ярилцаад би уг нь ингэж утсан гэх нөгөө хүн дарга нь одоо тэр хүн чинь эцсийн шийдэх хэрэгтэй хүн үгүй ингэсэн дээрээ гээд өөр тийшээ явлаа гэхэд нөгөө хүн тэнд муухай царайлаад нөгөөдгөө дэмжихгүй хорн найруулаа суугаад байх юм бол болохгүй. Тэгэхээр энийг бол яг нисгчийн салбар дээр бол ясмаханд шингэтэл нь зааж байгаа юм л да. Тэрийг сурч чадахгүй юм бол авиа компани тэсгүй гаргацдаг. Тэр үднээсээ тэр хүнийг дагаж сурна гэдэг бол маш чухал юу байт юм. Тэгэхээр эргээд онгоцны дарга маань өөрөө нэг санаа гаргасан боловч хоёрдугаар нисгчд нь илүү сайн санаа гаргах юм бол тэрийг нь бас ээгүүг дэмжиж дагаж чаддаг байх. Тийм хүнийг тэр цэрэг нисгч бол хоёрдугаар нисгч бол илүү хөндлөж байгаа юм л да яг бодиттой байдал дээр бол. Энэ бол яг нөгөө одоо бас их тийм соёл шаарддаг, хүмүүжил шаарддаг, өөрөө өөрийгөө хөгжүүлэх шаарддаг тийм ур чадвар байдаг юм байна гэж их анзаарч байгаа. Үнэхээр маш сайхан хамт нисгэд их сайхан амар байдаг нисгчнэр маань бол ерөнхийдөө маш сайн фоллоу хийж чаддаг. Нөгөө хүнийг маш гоёор ингэж дэмжиж сайхан байлгаж чаддаг. Тэгэнгүүт тэр жуниор одоо цэрэг хүн ч гэсэн тэр дарагтаа илүү дуртай энэ хүнийг л бид дагаа явж бол миний ур чадвар улам сайжирдаг гэдэг итгэлөө нэмшил төрдөг юм байна. Тэр суурин дээрээ хүн бол яг лидершип болдго юм байна. Авиа компани нисгийн салбарт лидершипийг юу гэж заадаг вэ гэхэл лидер бол хинч байж болно. Онгоцны дарга заавал бүх нөхцөлд лидер гэсэн үг бол биш. Үйлчлэгч нэг хүн лидер байж болно, хоёрдугаар нөхцөл лидер байж болно, газар дээр байж хаад инженер нь лидер байж болно. Тэр болгон дээр тэр тухайн асуудлыг хамгийн сайн мэдж байгаа хүн лид хийгээд явах хэрэгтэй гэдэг зарчмыг маш их зааж байгаа юм л да. Тэгээ яг энэ бол нисгийн салбар дээр бол байнга харагдж байдаг. Гэхдээ бизнесийн салбар дээр ч гэсэн харагддаг. Гэхдээ зөвхөн нисгийн салбар нь бол энэ бол яг хатуу дүрм. Энийгээ даахгүй бол ерөөсөө үйл ажиллагаа явагдахгүй гэдэг тийм онцлогтой. Тэр бол их том ялгаатай байдаг юм байна. Тэгээд энэ нь бол одоо нөгөө CRM гэдэг тийм бас сургалт байж байгаа. Crew Resource Management буюу эсвэл Cockpit Resource Management гэдэг. Энэ 1970-аад онд ер нь авиа компани онгоцнууд их ундаг байжгаад аваар ослын тоон багасаад гэхдээ тодорхой хэмжээнд очоод тэрнээсээ дахиад багасгаа болчихсон. Тэгэхээр NASA ер нь судалгаа хийж үзээд энэ онгоцны аваар осл ерөөсөө энэс яагаад буурах болчих гэдэг судлаад үзсэн чинь нөгөө техникийн доголдлууд нь техникийн шийдлүүд нь сайжрсаргаа тийм доголдол гарахаа болоод хүний алдаа шийдвэр гаргалтын алдаа бол маш их байдаг юм байна. Тэр дундаа хүмүүс хоорондын коммуникацийн алдаанаас болж буруу шийдвэр гаргадаг ийм асуудал бол байдаг юм байна. Тэгэхээр тэр зарчмаар ингээд судлаад үзээд байхлаар ерөнхийдөө бол мэдээллийг айл болох бүрэн төгс хэрэглэх, тэгжээж одоо well informed гэх юм уу суурьтай шийдвэр гаргах. Бодит мэдээллийн суурьтай шийдвэр гаргах. Тэгэхийн тулд лидер хүн бол өөрөө эгогоо дараад өөрөө ийм байна, тийм байна гэж хэлэхээс өмнө асуулт тавьж сурах. За та нар юу гэж бодож байна гэдэг.
Дарга төрүүлээд илчих юм бол бүгдээрээ тэрийн даахаас аргагүй нөхцөл байдал үүсчээд байдаг тий. Тэгэхээр ийм юмнууд бол яг нисхийн салбар дээр бол их гүнзгий практик дээр нь заадаг байсан. Бизнес эрчүүд орохлоор бол тэрийг маш сайн хийж чадж байгаа улсуудын компани их хол явж байгааг нь анзаарч байгаа. Тэрийг сайн хийж чадахгүй манлайлагчтай компаниуд бол бас тэр хүнийг байгаа цагт нь сайн яваад тэрнээс цаашаа бол их хол явж чаддаггүй маань гэдэг жишээнүүд бол их л болон харагдаж байна л да. Эгоны талаар та сайн хүндэж байна. За та өөрийнхөө эгог ер нь яаж өдөртөө мэдээж ингээл баруун сурвалж төгссөн. За би ч Монголын анхдагч гэл хүн чинь өөртөө бас эрдэх, өөртөө итгэх итгэл нь зарим талаараа эго болоо гарчих. Тэг баг хамт олонны хуурамсгалыг эвдэх тохиолдод гардаг шүү дээ. Та өөр дээрээ одоо жишээ нь эргээд ингээ харах юм бол эгогоо яаж өдөртөж байв? Бас алдаа тухайн үед би нэг тэгчихсэн да. Тэгээд одоо бодоход бас тэр нь тэгээ засчих байж чигд юм уу гоё жишээнүүд байл. Тий, миний хувьд бол одоо анхнаасаа тийм гэгэрцэн амар ухаантай хүн биш болохоор эготойгоо шууд зөв ажиллаж чаддаг хүн бол биш байсан. Одоо ч гэсэн төгс бол мэдээж хэрэг болоогүй байгаа. Гэхдээ зүгээр намайг урагшлуулж байгаа том хүчин зүйл бол дандаа алдаанууд л байл да. Ичмээр алдаа гаргаад тэрнээсээ суралцж ялтай хүндээ бол. За Монголд анх ирчээд анх багш болж байгаа ч гэсэн би 2 жил багш хийгээд ер нь нэг ажил маань гарт орж эхлээд багш дарга нар маань надад илүү тийм хүнд ачаал хүнд даалгавар өгдөг болоод ирэхээр сөүлдээ бол жоохон толгой томроод нэг удаа би бүр яг онгоцоор нэг тийм доголдол гаргаж яасан санаж байгаа. Би нэг өвөл амарчаад буцаад очиад ажилдаа орж байгаа. Тэгээд ийм болт хийх гээд нөгөө агарын удирдлагын цамхгаас над руу их богино зайд буугатах гээд. Тэгээ нөгөө би оюуттай дадлага хийж байгаа. Аль би болгоод үзүүлээд хийгээ барьж аваад. За. Тэгээ маш богино зайд буух гээд яг зурсныхаа үзүүр дээр буух чинь наан байдаг хэдин гэрлийнх нь нэгийг нь очиж дээрээс нь дугуугаараа цохиадаг гэдгийг нь хаглаа хийцэн. Тэгээд л яг анх удаа миний хамгийн том сануулга бол тэрэн дээр ярьжсэн санаж байна. За ер нь жоохон өөрийгөө чаддаг болчлаа гэж бодохоор л өөрийгөө сул тавьд юм аа, сул тавихаар алдаа гаргад юм байна. За мэдээж хэрэг Монголд ирээд ийм удирдлага албан тушаал аваад хүмүүстэй өөрийгөө магтаж яриад тахлаар хүмүүс маань дараа надад дургу болсон байна гэдгийг бол би бас их тийм хэцүү сургамж авч яасан. Шинэ жилээр цөмөрөө сайхан идэж угаас уусны дараа цөмөрчлөөтэй ярьж хахад бол нэг нь надад яг тэрийг шууд илэрхийлжсэн чи одоо жоохон ингэдэг байна тэгээд байна гэд. Тэгээ би бол өөрийгөө их л тийм даруухан хүн гэж боддог байсан. Бусад хүн намайг ингэж харж байгаа маань гэдгийг тэр хүний үгээр өөрийгөө гадна талаас ажиллаад утсан ч юм бол бас их болоогүй юм байна гэд. Дээрээс нэмээд одоо би яг зарга байхгүй бизнес хэцүү байдал орох миний карьер жоохон гацчих байт юм уу те. Иймэрхүү асуудал тулах болгонд бол хөрсөн дээрээ бууд юм байна хүн. Амьдрал ажил гэдэг юм бол хүссэн шиг залуу үед тэмүүлж хүсэжсэн шиг тийм ихцээрээ сайхан явдаггүй юм байна. Гэхдээ тэр болгон дээр хүн бол юм бас юм сурд юм байна. Юм давж сурд юм байна. Дотроосоо урагшаа алхах шалтгаан олж сурд юм байна. Тэгээ энэ бол надад бол эргээд харахад тэр нэг өнгөрөө өөрийгөө юм болгоныг чаддаг гэдэг сэтгэлийнхээ оронд нь сольж өөртөө суулгаж яасан бод санаа юм болоо да гэж. Тэгээ тэр нь бол зүгээр урт хугацаанд ингээ харахаар хүнийг илүү бөөрнки юмыг том зургаар нь хардаг, илүү улсуудыг ойлгодог болдог ийм чанар сууд юм болоо гэж харж байна. Тэгэхээр амьдралын туршлагаар л баг бас суух юм байна да. Яг үнэ. Тийм богинохноор хэлэх юм бол амьдралын туршлага. Олон хүнтэй ажиллаж үзэж янз бүрийн юмтай нүүрт тулж байна шүү дээ. Тэгэхээр та 12 баг 13 жил яг иргэний нисхийн салбараараа баг ажилласан юм байна шүү дээ. Багшлаад улс орны авиа компаниудаар ажиллаад явсан. Тийм баг 15 жил. Баг 15 жил. Тэгээ шууд одоо хоёлаа Newcom Group-ийн талаар яриа. Тэгээ шууд ирээл та Newcom Group-д орсон юм уу? Тий. Шууд гүйцэтгэх захирлаар уу? Шууд. Тий. Тэгэхээр чин та 2022 онд гадны улс орнуудаар явж байгаад 2022 онд Монголдо газардаа л тэгэл энэ албан тушаалыг авсан гэсэн үг үү? Тий. Ерөнхийдөө шүхрээр шууд буулж ирэл за одоо Sinker Swim одоо эндгээд ороод явна шүү. Шууд энэ бизнесийг одоо ахлаад явна шүү гэх. Тэгэхээр тэр бол зүгээр яг одоо манай шийдвэр байсан уу? Нэр тэр шийдвэр яа маш гинти шийдвэр байсан. Зүгээр бидний хувьд бол одоо юу гэдэг нөгөө үүсгэн байгуулалт төрийн хүүхд учраас үе заалган шүү гэдэг ойлголт ерөөсөө автоматар үе заалган шүү гэдэг ойлголт байдаггүй байсан. Энийг бол ерөөсөө meritocracy орж чаддаг хүн л авч явна. Тэгээд яг 22 онд бид нар тогт хэлээгүй байж байгаа. За Баатар мөхөө чи 4 наснаас хойш ингээд онгоцоор тоглолоо. Одоо 40 хүрчлээ. Одоо чи нэг жоохон ажил хийсэн дээр бахаа гэд итгэл найдлаад л бас үзүүлсэн л дээ. Тэгээд хувьцаа эзэмшигч нартайгаа яриад за ер нь юу Баатар мөхийг тавиад үзье. Тэгээд одоо цаг нь болсон баг. Одоо цаг нь болсон баг тий. Тэгээд тэр чинь өөрөө бас ингээд
зөөлхнөөр ингээд оруулна гэхээр бас их төвөгтэй байдаг юм байна. Ер нь бол ийм бизнесийн гэр бүлийн бизнесийн хувьд үе залгамжил гэдэг чинь тийм амархан ажил бол ерөөсөө биш. Тэрийг нь дутуу буруу хийх юм бол маш их сөрөг нөхцөл байдалтай галдаж ирдэг. Тийм болохоор энэ дээр нь бол ерөөсөө зөрөгтэй шулуун байсан дээр гэдэг тийм шийдвэр бол манайхан гаргаад. Тэгээд шавар дунсан шар ийдсэн өөрөө чирээ гаргад юм байна гэдэг асуулт тавьж байгаа юм л да. Яг л зүгээр манайх тийм шавар дунсан шарттай биш л дээ. Одоо сорилттой тал нь нэр нь танд юу байсан? Би бас энэ асуултыг бас нэг том групп компани өв залгамжилж яваа нэг хүнээс асууж ирсэн. Мэдээж одоо ингээ гэр бүлийн бизнесийг ингээд өрөвхт нь аваад явж байхад тэнд одоо ажиллаж исэн одоо амьдралынхаа залуу насныхаа ихэнх цаг хугацаа зарцуулсан хүмүүс байгаа. Тэр хүмүүсээр нь хэр хүлээж авч байсан. Ямар сорилтууд танд одоо тухай дөнгөж ингээд нүүртлээд шинэ ажил аваад тэгээд тэр чинь та бол нэлээд баруунчсан байгаа шүү дээ тий. Гадны томоохон компаниудад байна шүү дээ. Монгол компани соёл гэж нэг өөр юм байна. Анхны тийм том сорилтууд ямар сорилтууд байсан? Хамгийн том зүйл бол эхний ээлжинд нөгөө манай групп компани охин компаниудад захирлуудын ихтгэл үнэмшлийг итгэлийг даах гэдэг асуудал бол миний хамгийн том сорил байсан болов уу гэдэг. Тэр улсууд маань энэ компаниудыг одоо 10 жил 20 жил ажиллуулсан улсууд байж байдаг. Тэр салбарыг нь би бас бүрэн ойлгоогүй залуу хүн орж ирээд толгой дээр нь гараад дарга болоод явна гэхлээр тэр улсуудын хувьд бол надаас бол нэлээд юм шаардж байсан. За хамгийн том зүйл бол тууштай байж чадах юм бол Монголд энэ олон жил амьдарч үзээгүй хүн болж чадж байгаа юм гэдэг. Яг зүгээр тэр утгаараа бол би тэртээ дэлхийн олон улсад яваад үзсэн. Монголд ч гэсэн олон жил бас 4-5 жил ажиллаж байсан хүн болохоор над тэр нь бол нэг тийм бэрхшээл бол санагддаг байсан. Гол нь манай групп компани чиглэж байгаа зорилт, vision гэдэг юм нь алсын хараа гэдэг надад бол үнэхээр миний сэтгэл зүйн хувьд миний зүрхэнд бол их гүнзгий үнэн санагддаг байсан учраас тэрийг ингээд тэр чиглэл рүүгээ ингээд өөрийгөө сороод явж байхад бол бусд нь бол нэг тийм бэрхшээл гэж бол бас нэг харагдаж байгааг л дээ. Яг зүгээр тэр охин компани захирлуудынхаа хэлж байгаа ярьж байгаа юмыг бүрэн сонсоод ойлгоход бол цаг хугацаа шаардна. Тэр хугацаанд мань улсууд бол надтай бас маш их төвчээртэй хандах хэрэгтэй байсан болоо гэж одоо харж байгаа. Яг гэвэл ярьж байгаа юм нь ойлгодгоо. Тэгэхээр шийдвэр гаргаж өгдөггүй. Тэгэхээр энийг бол би эргээ харахад мань улсууд бол бас их өндөрлөл учруулдаг байсан байх. Тэгээ манай группийн хувьд бол одоо цөмөрөө эвтэй найртай ярьж чаддаг байна гэдэг бол их том соёл байдаг учраас тэр үүднээс манайхан бол намайг нээлттэй хүлээж аваад төвчээртэй хандаад хамаг юмаа зааж сургаад тэгээд учир начрыг нь одоо бол бас ч гэж ойлгодог болчихоо явж байгаа юм болоо гэж харж байна. Тэгэхээр та 40-тод гүйцэтгэх захирлын албан тушаалд очсон байх нь шүү дээ тий. Яг зүгээр өмнө нь бол бас нэг бизнестэй байхдаа менежментийн ажил авиа компаниуд бас менежментийн ажилтай хажуугаар нь оролцоод явдаг байсан л да. Тэгэхээр тэр үүднээс бас ч гэж нэг жоохон дөхүүцтэй байсан юм болов уу гэдэг. Тэгэхээр эргээд харахад би огт хөндлөн зөвхөн хичээ хийдэг байсан бол бас илүү бэрхшээлтэй байх байсан баг. Тэгэхээр залуу улсууд бол ерөнхийдөө өөрийгөө олон юмд хутгаад явж явах бол бас хэрэгтэй байж магадгүй шүү гэж зөвлөхөөр санагдтыг. Эзнес нэрээ та газрын албаны дараагаар ажилласан нисхийн үйл ажиллагааны тий. Тэгэхээр бас л өдөртөх албан тушаал хашижсэн тэр нь бас одоогийн албан тушаалд нь хүрэхэд нь бас нэлээд тусалсан баг тий. Тий, ялангуяа тэр үед чинь одоо нэг иргэний нисхийн ерхий газрын зохицуулах газар шүү дээ тий. Манай салбарын тэр улсуудтайгаа байнга очиж уулзсан, дарга нарын үүдийг сахиж суuna. Сүүлд нь бол яамны сайдтай ч гэсэн очиж уулздаг иймэрхүү албан тушаал руу явсан л да. Тэгэхээр тэр үүднээсээ энэ Монгол бизнес явуулахад ер нь ямар зарчим байх хэвээр, ямар бэрхшээлүүд байдیں۔ Улсын хөгжилд ямар одоо тийм саад бэрхшээлүүд тулгардیں۔ Тэр нь авиа компани, нисхийн салбарт яаж нөлөөлд энэ юмнуудыг бас яг газар дээр нокаун дотроос харах боломж авсан гэдэг нь бол бас хэрэгтэй байсан болов. Newcom Group-ыг би зүгээр ингэж боддгийн. Одоо жишээ нь дэлхийд одоо гарч байгаа олон лидерүүд Newcom Group-ээс гарч ийн л та тий. Одоо Rio Tinto компани бол захирал байна. Одоо 2010-аад онд бас Newcom Group-т захирлаар ажиллаж байсан. За одоо оюутлахын шинэхэн CEO гүйцэтгэх захирал, мөнхсөх захирал маань бас тухайн үед бас бол захиралтай мөр хоршоод ажиллаж байсан. За тэгээд одоо яг залуучууд дундаа бас лидер гэж нэрлэгдэж байгаа Eureka компани орчлон захирал хүртэл ажиллаж байсан. Гэл ингээд үзэх юм бол одоо Newcom-ийн тэр хүний нөөцийн соёлыг та маш цөөн үгээр тайлбарлавал яаж ингэж мундаг хүмүүсийг боловсон хүчингүүдийг багтаа нэгтгээд одоо тэр хүмүүс нь Newcom өгшөлтэй хэрнээ олон улсад үнэлэгдээд яваад шүү дээ. Дангац Монголдоо биш.
Дэлхийд үнэлэгдэж явж байгаа лидерүүд төрн гараад байна. Тэгэхээр нууц нь юугаа байгаад байна тэнд нэг соёл байгаад байна шүү дээ. MCS-ийн соёл гэдэг шиг. Newcom Group-ийн соёлыг та цөөн үгээр хэлээч. Newcom Group-ийн хувьд бол ашиг мөнгө төгрөг гэхээсээ илүү том юмны төлөө вижнтэй, алсын хараатай ажилладаг. Тэр чиглэл рүү хамтрая гэсэн сонирхолтой улсууд ажиллах боломжийг олгодог. Энүүгээр их онцлогтой байсан болов уу гэж би боддیں۔ Одоо манай аав надад бас их байнга хэлж зөвлөдөг зүйл бол өөрөөсөө илүү улсуудыг ажиллуулж сурах шүү гэж. Тэгэхгүй нөгөө төрөний хэлдгээр эго томтой байхлаар өөрөөс нь илүү юм мэдж ярьдаг улсуудаас ай сандраад байх юм бол тэр чинь ажил явдаггүй. Тэгэхээр тэр өөрөөсөө маш илүү том чадвартай улсуудыг ажиллах орчныг нь бий болгож чадах. Энэ бол одоо Newcom-ийн өдөө хүртэл явсны ийм мундаг ажиллах хүч авч чадсны шалтгаан юм болов гэд. Энэ дээр бол одоо бас MCS Group-ийн хийж байгаа юм харахад бас суралцах маш их байга санагддаг. Тэгээ манай тэр үед одоо бол захирал бол намайг Newcom Group-ийн бизнест ороход хамгийн анхны захирал байсан. Тэгээд бизнесийн захирлаар мөнгөсөх захирал нэг хэсэг ажилладаг байсан. Орчлон битээр бол бас бизнес хамт стратегийн албан дээр би чинь нисгчээ хийгингээ стратегийн албан дээр бас нэг хэсэг ажилладаг байх та. Нэг ширээн дээр суудаг байсан. Тэгэхээр энэ улсууд бол бас бидний хувьд бол үнэхээр бахархмаар улсууд байдаг. Тэгээд тэр нь олон улсад ингээ үнэлэгдээд явчих. За манай орчлонгийн хийж байгаа энэ Eureka-гийн энэ төсөл бол үнэхээр бас маш инновацлог, нийгэмд өгөөжтэй ийм сайхан төслийг явьж байгаа бол үнэхээр бид нар бол бахархалтай хардаг. Тэгээд одоо Newcom-оос гараад цаашдаа улсын хөдөлгөж байгаа том төслүүд дээр ингээд ажиллаад явж байгаа нь бол үнэхээр бидний хувьд бол эргэж харахад их бахархалтай зүйл байдаг. Тэгээд сая бас мөнгөсөх захирал маань CEO болчлоо. Тэгэхээр энэ бол үнэхээр бас бид нар хараад бас мундаг юм аа гэж харцсан да. Newcom Group-ийн хувьд одоо та түр нохин компаниуд нэлээд олон байгаа гэсэн. Сүүлийн үед би зүгээр танаа нэг вебсайтыг гүйлгээд уншиж байгаа нэг дроны бизнес яваад байгаа. Тэгээ дроны хүргэлтэг. Энэ бизнесийн талаар та яриач одоо яг ямар шатанда явж байна? Энэ бизнесээр бас ямар асуудлыг Монголдо шийдэх гэж зорж ажиллаж байна те? Дөрөв хэлдгээр Newcom бидний ерөнхийдөө нэг ген гэдэг юм уу? Нэг үнэн чанар маань бол хүнд хэрэгтэй юм хийя. Бодит асуудлыг шийдье. Алсын хараатай байя. Энийг ээж байгаа загтвал компани амжилт бол хаяа савлан хаяа ориглон те. Энэ бол аяндаа өөрөөгөө шийдчих асуудал. Бидний барих зарчим бол яаж хүндрэлтэнд нийгэмд хэрэгтэй юм хийх гэдэг дээр л анхаарах гэсэн. Тэгээд тэр нь хоёрдугаарт нь өөртөө пашнтай байх. Гал хүсэлээр мэлцэл гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр үднээсээ бас л дрон гэдэг бол миний хувьд бол нисхийн салбарын хүн учраас энэ бол амар ойрхон бас их тийм пашнтай зүйл. Нөгөө талдаа энэ маань бол бас нийгмийн том асуудлуудыг шийдэх маш том төлхөөр болох нэ гэдэг нь бол ил тод харагдаад байгаа. Энэ бол зөвхөн Монгол улс юм биш, дэлхийд даяараа одоо бол харагдаж байна. За жишээл одоо бид нар дрон гэж яриад байгаа боловч бидний харж байгаа онцөг бол хөнгүү агаарын хөлгийн шинэ агаарын тээвэр. Баруун одоо дэлхийд даяараа нэг юу гэж нэрлэж байгаа гэхээр advanced air mobility гэж байгаа юм л да. Тэгэхээр илүү одоо хөгжсөн агаарын хэрэгслэх юм уу те. Тэгэхээр энэ маань бол олон төрлийн технологи яг ингээ хөгжөөд ирэхлээр бий болох боломжтой болж байгаа агаарын юм шийдэл байгаа юм. Тэр нь ямар технологи байна вэ гэхээр одоо мэдээж хэрэг цахилгаан мотор байна, батарей байна, удирдах тоног төхөөрөмж байна. Дээрээс нь энэ материалын технологи байна. Тэгээ энэ болгон ингээ тодорхой хэмжээнд хөгжөөд ирэхлээр яг ийм агаарын нисгчгүйгээр алсаас удирдаад үйл ажиллагаа явуулж болдог ийм технологи бол бий болж байна. За том зургаар харах юм бол одоо дэлхийд даяар Joby Aviation гэдэг Сан Диего байна. Тэр Калифорниагийн нэг компани шинэ технологи бий болгоод 6 хөдөлгүүртэй, цахилгаан хөдөлгүүртэй агаарын такси гэж бид нар болоод дуудаж болохоор тийм технологи бий болгож байна. Түрүү жил маань улсууд батарейгийн ус төрөгч танкаар солиод 1000 км нисэж байна л да. Жолоочгүй юу? Тэр одоохонд бол жолоочтой. Гэхдээ цахилгаан мотортой тэр батарейг нь бүрэн цэнэглээд дахид цэнгэлэхгүйгээр 1000 км явж байгаа. Яг үнэ тий. Агаар дээр цэнэглээд 1000 км. Тэгээд энэ маань одоо нисдэг дэрэгтэй харьцуулахаар ямар давуу тал үүсэж байна вэ гэхээр нисдэг дэрэг чинь бол босоогоор шууд нэг газараас ингээ хөөрч болж байна тий. Энэ онгоц бол яг адилхан тэгж чадна. Гэхдээ худалдаа авах зардал нь бол бараг ойролцоо. Үйл ажиллагааны зардал нь хамаагүй бага. Аюулгүй ажиллагаа нь хамаагүй сайн. Дээрээс нь maintenance засвар үйлчилгээний хэрэгцээ нь хамаагүй бага. Ягаад гэвэл түлшээр ажиллахгүй цахилгаан моторч эвдрэх юм гэж баг байхгүй. Тэгээд батарейны хооронд төрөжл маань усууд ус төрөгч солиод хийчихэж байна.
Тэр нь яана гэсэн үг. Ус төрөгч чинь нөгөө одоо усыг чинь H2O чинь H2O чинь Ус гэж ус юуг нь ус төрөгч өвчтөл төрөгч хоёрыг салгачаар за. салгачаа буцаага нийлэхээр цахилгаан үүсгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр сэргийгт гэрчим хүчээр усыг ус төрөгч өвчтөл төрөгч хоёрт нь хуваачаад тэрийг нь fuel cell гэж хэлж байгаа. Тэрийг буцаага нийлүүлж өгөө тэрнээс нь цахилгаан үүсэж байгаа. Энэ маань бол одоо бидний мэддэг нөгөө эрчим хүчний хоримтлуур системийн хувьд бол хамгийн эрчим хүчний нягтршил өндөртэй технологи бас байж болно. Тэр боловсронгуй гэсэн үг үү? Тийм, илүү боловсронгуй. Тэгэхээр энэ маань бол хөрөх хэрэгтэй хас 270 градус руу хөргөжээж шингэн ус төрөгч бий болж болоод байгаа. Жишээлбэл одоо ус төрөгч шингэн ус төрөгч яагаад ийм хүчтэй байна вэ гэхээр энэ бол одоо ямар жишээ дарагч юм гэхээр Америкийн Space Shuttle бол ус төрөгч хэрэглэдэг байсан түлшин. Тийм болохоор ингээ хөөрхөт нь харагдж байгаа утаа нь одоо нөгөө Elon Musk гинөө. Elon Musk-ийг бол өөр. Тэр бол одоо solid fuel хэрэглэдэг байгаа. Space Shuttle-ыг бол энэ ус төрөгчийн хөтөлбөр хэрэглэдэг байсан учраас ингээ хөөрхөт нь бол зүгээр юм үүл гараад идэг. Тэр чинь бол зүгээр цэвэр ус байгаа байхгүй юу? Тэгэхээр ирээдүйдээ ус төрөгчийн fuel cell-ийн технологи гэдэг чинь бол яг тэр байгаа. Ус төрөгч хүчил төрөгчийг буцаага нийлүүлэнгүүт цахилгаан үүсдэг. Тэр цахилгаанаар цахилгаан мотор ажиллуулна. Тэгэхээр хаягт нь бол зөвхөн уур, усны уур, цэвэрхэн. Тэгэхээр тийм технологиор одоо энэ түрүүний ярьсан Joby Aviation-гийн хөлөг бол 1000 км нэс чинь. За тэгээд зүгээр одоо миний ирээдүйн мөрөөдөл бол аав ээж нь хүүхдүүдээ суулгаад хүүхдүүд нь юу аваа говьалтай өвөө мэдэр очил да гэл хагасаа бутсаа шууд гараад тэгээд 1000 км. Тэгээд шууд нэсэл 1000 км хагасаад очил бүтэн санд нь оройн Улаанбаатар ганаас ирдэг. Энэ ирээдүй бол бас Монголд байж болох юм шүү. Why not те? Тэгэхээр энийг бол одоо яагаад энэ боломжтой гэж харж байгаа вэ гэхээр түрүүний хэлдгээр нислэг тэрэг буюу энгийн уламжлалт энэ агаарын хөлгүүдээс бол маш олон талаараа давуу тал үүсч эхэлж байна. Энэ салбар маань бол одоо дөнгөж эхэлж байгаа салбар байна. Сая ярьсан жишг бол зөвхөн хүн тээвэрлэх жишг байна шүү дээ. Энээс гадна бол зөндөө олон төрлийн хэрэглэх арганууд байна. Одоо жишээлбэл онцгой байдалд энэ чинь гал унтраах байд юм уу, төөрсөн хүн амтаа хайх байд юм уу, зөндөө олон төрлөөр ашиглах боломж нь үүсэт байна л да. Тэгэхээр энийг бид нар үүсгэхийн тулд хамгийн боломжтой, хамгийн жижиг юмнаас нь эхлэх хэрэгтэй байна. Тэгэхээр дроноос эхлэе. Тэгээ манай үйл ажиллагаа бол Японы засгийн газрын грантуудаар хөл дээрээ босч ирээд Японы партнертайгаа Японы технологиг ашиглаад Монголд иргэн нисэх ерхий газартайгаа хамтраад иргэн нисхийн дөрмийн 102 дугаар дөрмийн гэрчилгээг аваад энэ үйл ажиллагааг явуулж байгаа хамгийн анхны жишээ байгаа. Тэгээ бид нар бол үйл ажиллагааны хувьд цусны дэвс их нялхсан эмнэлгүүд рүү төрхийн эмнэлгүүд рүү яаралтай хэрэгтэй байгаа цуснуудыг түгээдэг ийм үйл ажиллагаа явуулаад 2 жил үйл ажиллагаа явууллаа. Энэ хугацаанд бол 8 хүний амийг бол яг чаргагүй аварч чадсан. Энэ бол бидэрт бол аль хэдийн хангалттай өргөж өсөлж байна. Одоохондоо санхүүгийн өргөж гэж юм бол байхгүй. Одоо энэ концептыг бид нар баттай болох гэдэг ажиллаж байна. Бид нар ингээд хот суурин газар дээгүүр нисгчгүй юм жижиг агаарын хөлгөөр ачаа тээвэрлэж болдгийм байна гэд. Энийг баттахад ирэх юм бол энийг цаашаага зөндөө олон төрлийн юмд бас нийгэмд хэрэгтэй төслүүд рүү оруулах сонирхолтой ажиллаж байгаа. Энийг хийхэд бол мэдээж хэрэг маш их олон төрлийн технологийн буюу үйл ажиллагааны олон бэрхшээлүүдийг давж туулж ирж байна. Энэ дээр бол бид нар Японыхоо партнертай байнгын мэдээлэл солилцоод Японы соёлоор бий болгосон аюулгүй ажиллагааны журам зарчмыг нэвтрүүлээд явж байна л да. Тэр одоо тэрний ачаар бид нар бас энэ 2 жилийн хугацаанд амжилттай ямар нэгэн аваар осол гаргалгүй явж чадаад их сэтгэл хангалуун байна. Мэдээж хэрэг сэтгэл хангалуун байгаад байж болохгүй. Одоо дараагийнхаа яг бодиттой нийгэмд илүү өргөөжтэй хэрэглэх чигээр бол авч явах хэрэгтэй байна. Хэмжээгээр нь одоо ямар хавах одоо цус тавирлж яах гэхээр өөрөө бол нэг 20 кг буюу одоо нэг өргөөшөө метр 2 метр орчим байна уу? Тал руу бас том юм байна. Энгийн бид эдийн зураг авдаг нисэх дороо биш юм байна. Тийм биш. Тэгэхээр энэ маань болохоор технологи нэлээ тийм акшн шатны юм байгаад байгаа. Гэдг нь яаж яах вэ? Зүгээр нөгөө line of sight operation, beyond line of sight operation гэж шалгуундаа хоёр юм болчихж байгаа юм л да. Тэр нь болохоор нөгөө харах зайд, долгионы хүрх зайд гар удирдлагаар нисэх тэр удирдагчаас нь бүр аслагдсан харагдахгүй зайгаар нисэх гэдэг хоёр шалгуундаа. Тэгэхээр энэ агаарын хөлөг маань өөрийгөө удирдаад нэгдүгээрт нисэх ёстой. Тэгэхээр тэр дотор ч компьютерийн програм өөрийгөө таних GPS энэ зөндөө олон юм орж байгаа. Хэрв ямар нэг юм болохоо байх юм бол өөрийн холбооны станцын шугамар дамжуулаад газрын удирдагч хязгаарлал хийцээ өөрөө удирдах боломжтой байх хэрэгтэй. Энийг бол бид нар хэд удаа туршиж үзээд зарим үед бас энэ хэрэгцээнд гарсан тохиолдол байгаа.
Тэгээд тэгж байж эн чинь холын зайд ингэ явах боломж нь анх үүсэж байгаа. Тэгэхээр бид нар анханасаа тэр явах маршрутаа маш сайн нарийн тооцох хэрэгтэй. Тэр хавийн байр байшингийн өндөр доор нь байгаа хүн амттай машин, айл гэрийн эрсдлийн тооцох хэрэгтэй. Хэрвээ эрсдэлтэй юм тэрийг яаж хаах уу? Хэрвээ юм болох юм бол бид нар ямар процедураар мануал удирдлага авах уу, гар удирдлага авах уу гэд энэ нарийн юмнуудыг бол анханаас нэлээд сайн тооцож энэ бүгдээрээ манай энэ оперейтинг мануал буюу одоо гарын авлага дээр бүх юм заасан байх хэвээр. Тэрнийхээ дагуу манай оператор бүгдээрээ энэ дээр маш сайн сурцсан байх хэвээр. Тэгээ энийг хоёрдугаарт нь анх гаргаж байгаа салбар учраас өөртөө бас байнгын туршилтын явцад хөгжүүлээ сайжруулад явж байгаа. Тэгээ энэхээ үр дүнд Япон улсад бас энийг хийхэд маш их бэрхшээлтэй байдаг байсныг Монгол улсад авчираад маш богино хугацаанд бас хийх боломж нь бий болсон л доо. Тэгээ энэний том ялгаа нь гэвэл Япон улсын хууль эрх зүйн орчин нь бол Монгол улстай харьцуулах юм бол их хөгжсөн орн боловч хэтэрхий хөгжсөн тал бас байгаад байдаг. Манай дээр бол одоо Шинзландийн иргэн нисхийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байдаг. Тэгэхээр манай улсад бол энэ хууль зүйн харьцангуй энийгээ бид нар бол уян хатнаар илүү практикал хэлбэрээр хөгжүүлж болдгийм байна. Тэгээд бид нар ингээд энийг хөгжүүлээд иргэн нисхийн ерөнхий газартаагаа Японд очиад уулзалт хийхэд бол Японууд бол эргээд за бид нар та нараас суралцах цаг болцсон байна гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ маань одоо бидний хувьд ямар боломж олгоод байна вэ гэхээр Монгол инновацлог байж болт юм байна. Хайтек салбар дээр, өндөр технологийн салбар дээр reverse innovation хийж болж байна. Японд бол энэ чинь хийхэд маш их олон бэрхшээлүүд хүндрэлтэй. Тэгэхээр Монгол бус өөр ямар салбар байдیں۔ Зөндөө олон салбар дээр ийм боломжууд бол бас байж болох юм байна гэж харж байна л да. Лука гişүн яг манахаар зочноор орж явахдаа яг саяны асуудлыг яг хөндөж ирсэн. Одоо жишээ нь Монгол тэгээ яагаад энэ өндөр технологиудыг ингээ туршилт технологи өлгийдэн авах тэр их нутг нь байж болохгүй гэж яг л саяныхын жишээг хэлсэн аахгүй. Японд ингээл саяны дроныг туршихад хүндрэлтэй байна гэдэг чинь. Тэгвэл Монголд аваад ирэл дээ. Бид нар гээл соёл зөөр их юм нэгээд Монгол жилийн хугацаанд 20 жилийн хугацаанд туршиж үзээд энэ болдгийм байна. Энэ алдааг нь ингэж засаа, энэний апыг ингэж сайжруулъя гээл тэр чинь тодорхой хэмжээнд шимтгэл авдаг ч юм. Монголын эдийн засагт бас нэг том мөнгө орж ирэх салбар болгочихж байгаа байхгүй. Тэгээд үүнийг дагаад одоо би саяны амар гоё жишээ таних маш олон залуучууд инженерүүд бэлтгэж байгаа. Тэр дроныг чи удирдахын тулд нэг шинэ үеийн мэрэгжилтэн бэлтгэж байгаа. Тэгмүүд Японоос хүн нэрээ зааж гин тэр Монголд хүн дахиад 2 шавьдаа заана энэ төр. Тэгээ манай бол амар гой салбар. Шүтээсийн төгссөн оюутнууд залуучуудтай хамтраад бас үйлдвэрлэх тал дээр нь ажиллаж байгаа юм л да. Тэгээд бид сая Монголд 3 дрон угсарлаа. Вау. Тэгээд тэр дороо Монгол нисгэж үзлээ. Тэгээд Японы засгийн газар тавьж байгаа шаардлага нь бол тодорхой хэмжээний аюулгүй үйл ажиллагаа явуулж чадах юм бол бид нар эргээд Монголоос Япон руу дрон авъя гэдэг яриа. Тэгэх бол бид нар одоо үйлдвэрлэх жаргал болж байна шүү дээ. Эхний ээжэнд бол бид нар жижиг хэмжээгээр эхлэх бах. Гэхдээ бид нар технологи ингээ хурдан сайжруулаад хөгжүүлээд явах юм бол зөвхөн Монголд хийж болдог технологид бас байж болох гээд байна. Жишээлбэл энэ хүйтний орчинд дрон нисэх бол заашгүй шаардлагатай. Ялангуяа өндөр барилгачсан оронд бол өндөр агаарын өндөр давхаргад очих юм бол агаар чинь маш хүйтэн байгаа шүү дээ. Хас 20 30 40 50 градус гэдэг. Монголд бол тэр туршилтыг нь газрын гадаргууд дээр бараг хийж болж байна. 11-ээс 12 сар гаруй тий 12 сар гарангуйч аль хэдийн хас 20 градус. Хас 20 градуст энэ дорооны ямар тоног төхөөрөмжүүд нь тесч чинь ямар тоног төхөөрөмжүүд нь тесэхгүй байна гэдгийг бид нар туршиж болж байгаа байхгүй шууд. Энийг бол Японд мөддөж чадахгүй. Тэгэхээр хөгжсөн орнууд ихэнх нь дулаан орнууд байдаг. Тэгэхээр бид нар энэ ажиужийн том аслагдсан давуу талаас яаж ашиглах вэ? Тийм хүйтний эртээс агаар уур амьсгалаа яаж давуу тал болж ашиглах вэ? Энэ бол ашиг давуу тал болж болдгийм байна гэдгийг бид нар бол сая баталж чадж байна л да. Тэгэхээр энийг бид нар цааш нь улам инновацлог юмнууд руу оруулах тэмүүлэлтэй байна. Энэ удаагийн дугаарыг та бүхэнд хамтран хүргэж байгаа Монголын жигүүр Хүннээ Air компани. Хүннээ Air компани Монголын агаарын тээврийн салбарын өнгө төрхийг дэлхийд дахин тодорхойлж зах зээлийн хамгийн хэм дунаар зорчигч та бүхэнд шинэ стандарт, шинэ агаарын хөлгөөр үйлчилж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа байлээ. Дээрээс нь Бээжин, Хайнан, Дубай, Фукок, Осака, Ташкент гэх мэтлэн дэлхийн агаарын тээврийн томоохон хотуудыг Улаанбаатар хоттой холбож шууд нислэгийг үйлдэж байна. Монголын жигүүр Хүннээ Air компани. Одоо бид нар чинь ингээ Google Map дээр одоо гадны одоо UB Cap ч гэдэм гадны одоо янз бүрийн компаниуд орж ирэх Google Map-а хөгжүүлнэ одоо map хөгжүүлнэ гэж ярьдаг бол одоо бид нар чинь нөгөө барилгын өндөржилт ороод хэрвээ дрон нисээд эхлэх юм бол чинь нөгөө барилгын өндөржилт тэгээд арай өөр төвшний бас ажлууд орж ирэх юм шүү дээ. Яг үнэ тийм. Тэгэхээр энийг болохоор нам өндрийн эдийн засаг гэж дуудаад байгаа. За. Тэгэхээр нөгөө одоо өндрийн
одоо юу эдийн засаг буюу одоо агаарын замаар юм тээвэрлэх гэдэг шүү. Тээвэрлэхэд нь бол одоо ингээд юу хураамж авч болоод шүү дээ. Монголын дээгүүр нэрч байгаа суулгамж чинь хураамж аваад бид нар чинь эдийн засгийн хувьд бол тэр чинь үр ашигт оруулж байна. Нам өндөрт бол бид нар ерөөсөө үйл ажиллагаа явуулж эдийн засгийн үйл ажиллагаа ерөөсөө явуулахгүй байна. Тэгэхээр дэлхийд даяар нам өндрийн эдийн засаг гэдэг юм хөгжүүлье гэж яриад байгаа. Ямар гоё сонирхолтой нэршилтэй. Тэгэхээр энэ дээр бол одоо бидний ерөөсөө төсөөлж үзээгүй зөндөө олон шинэ юм гарч ирэх юм шиг байна. Энийг нь цаана юу бий болгоод байна вэ гэхээр технологийн дэвшилт байгаа тань л та. Төрөний ярьдаг. Одоо эрчим хүч байна, мотор байна, батарей байна, удирдах систем байна, материалын технологи байна. Эднийхэн үн өртөг нь жил болгон буураад илүү боломжийн болгоод байдаг. Тэгэхээр энэ маань бол ерөнхийдөө хүн төрөлхтнийг дараагийн түвшинд аваачих. Тэрийг нь хамгийн төрөнд нь нутагшуулах боломжтой орнуудын нэг нь бол манай улс байх юм байна гэж би бол бүр итгээд байна. Саяны таны нэрлсэн материал одоо ингээд олон хүчин зүйл нэрлэж шээ. За хай-тек дээр бас ийм Монгол гол тоглогч байх боломж байгаа юм. Өөр одоо жишээ нь энэ саяны ярьсан зүйл дээр Монгол аль хэсгээр нь гол тоглогч болж болох вэ? Мэдээж хэрэг сэргийгт эрчим хүч бол Монгол улсын хувьд бол маш том давуу тал болж хөгжихөр байна. Одоо бид нар бол далайн гарцгүй эртнээс уур амьсгалтай чигшил багтай юм хэцүү газар гэдэг. Тийм болохоор одоо ихэнх хүн төрлөгч нь бол ерөнхийдөө ус бараадж амьдардаг юм байна шүү дээ. Бид нар зөрүүдлээд энэ хуурай газар үлдсэн. Гэхдээ тэр маань эргээд одоо энэ орчин үеийн ногоон шилжилтийг шаардж байгаа дэлхийн зах зээлд бол энэ маань эргээд давуу тал бүрэн боломжтой байна. Энийг бол Newcom Group бол одоо 20 жилийн өмнөөс сэргээгтэрчим хүч гэдэг хинч итгэдэг үед л оруулж ирээл хөгжүүлж явсаар хагаад одоо бол сэргээгтэрчим хүч гэдэг бол дэлхийд даяараа одоо маш ойлгомжтой асуудал болж байна. Жил сэргээгтэрчим хүч рүү оруулж байгаа хөрөнгө оруулалт бол одоо бол нөгөө нефт нүүрснээс даваад яваад гэсэн. Тэгэхээр энэ бол ирээдүйд бидний хувьд бол маш том юм байна. За жишээ болгоод ярихад ихэнх орнуудад бол ялангуяа хөгжсөн орнууд бол газар нутгаар байдаггүй. Томоохон хэмжээний сэргээгт эрчим хүчний станц парк барих гэхлээр одоо Японд бол байхгүй болохоор далай дээр их барьж гин. Хойд Европын орнууд Англи бол бас далай дээрээ салхин станц барьж гин. Манай дээр бол маш их том газар байж гин. Хоёрдугаарт манай салхи бол маш тууштай хэрнээ хүчтэй хүлээдэг. Одоо Японд бид нар сая ингээ аачлаад очиход манайх дунджаар 8-9 секунд метр секундтай салхитай. Тэнд бол 6 хүрэх юм бол их сайн мэрэгч байгаа. Тэгэхээр манай дээр бол маш том даваа тал байна. Хоёрдугаарт нь Япон улс шиг тийм хүчтэй шуурга хүчээр сенсигийн зогсоогоо хайчдаг юм бол байхгүй. Манайх бол юм тууштай л үлээж идэг. Дээрээс нь нэмээд ийм их эрчим хүчний бололцоо байгаа хэрнээ ихэнх том орнууд бол тэрийг нь хэрэглэх зах зээл нь бас дэрэгдэнд байдаггүй гэдэг юм. Тийм асуудал байна. Манайд бол яг хилийн уртлын хөрш маань аж үйлдвэрээр дэлхийд хамгийн томд орж байна тий. Тэгээ тэр дотроо хятадын бодлогын дагуу аж үйлдвэр хүнд аж үйлдвэрээ ерөнхийдөө ногоон эрчим хүч рүү шилжүүлэх ёстой гэдэг чиглэл гаргаад бодиттой ажил хийгээд эхэлсэн байна. 23 онд байна Ши Жинпин дараа өвөр Монголд ажиллахдаа за та нар бол хятад улсын ногоон аж үйлдвэрийн төв болох ёстой. Тэгээ хойд хөршийнхөө гүүр болох ёстой гэж заагаад өгсөн. Тэрнээс хойш бол одоо тэдний энэ хөрөнгө оруулалт бол маш хурдтай явж байна. За өвөр Монголоор ингээд аашлаад явхад бол тэнд net zero industry park гэдэг концепт их яригдж байна. Энэ юу гэсэн үг гэхээр нөгөө хүлэмжийн хий ялгаралт нь тэглэгдсэн аж үйлдвэрийн паркууд барьж байна. Тэгэхээр тэр нь болохоор өөртөө гэсэн батарейтай, өөртөө гэсэн нарны станц, салхин станцтай тэрүүгээрээ хүнд аж үйлдвэр явуулдаг. Жишээлбэл одоо Буг хотын гангийн үйлдвэр 100-нуудаа кокс нүрснээс цахилгаан руу шилжүүлж байна. Ирээдүйн төлөвлөгөөг нь уншихаар ус төрөгч рүү шилжүүлнэ гэж ярьж байна л да. Тэгэхээр тэр улсууд хятадын ялангуяа өвөр Монголын бус нутгаар Монгол улсад байгаа энэ арвин сэргээгт эрчим хүчийг хэрэглээ нь бол деманд нь бол байгаад байна. Энийг зүгээр чухам бид нар хизээ ямар хэлбэрээр яаж хийхэндээ хашигтай байхаар хятад улс руу экспортлох гэдэг том шийдлэг бол бид нар одооноос бодоод ярилцаад олоод явах хэрэгтэй гэж бол харагдаж байна. За энэний бүр цаана нь яагаад ийм яваад байна вэ гэхээр дэлхийд нийтээр ерөнхийдөө доктортой хөгжил гэдгийг бол эрэмблээд яваад байна. Энэ бол зөвхөн реал одоо слоган төдий биш те. Биш. Яг бодитоор хөрөнгө оруулалтанд тэрийг шаардж эхэлж байна. Одоо жишээлбэл Европын холбоонд CBAM гэдэг хэрэгчлээс хэрэгжих гэдэг татварын механизм байгаа. Хаан за. Энэ Carbon Border Adjustment Mechanism гэдэг.
Тэгэхээр Европын холбооны хил давж орж ирсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэхдээ гаргасан хүлэмжийн хийхийн хэмжээд хэрэг их байх юм бол тэрэн дээр нь татвар тавина гэсэн. За. Тэгэхээр хятад улсын хувьд бол бодлогын төвшин дээр за бид нар тэгтээ тэргүй хятад руу Европ энэ машин бол гаргана шүү дээ. Маш их юм гаргаж. Маш их юм гаргаж байгаа. Энэ дундаа бид нар тэгвэл энэ supply chain-ийнхаа гинжи хэлхэнийхаа хүлэмжийн хийхин тооцдог болох тэрийг нь бууруулах юм дээр одоо яг бодиттой юм хийхгүй бол 10 жилийн дараа хэд манай экспорт бол ер нь нэлээд хэцүү болох нэ гэд аль хэдийн хардсан. Энийг бас нэлийн өмнөөс бодиттой ажил болгоцсон явж байна л да. Тэгэхээр энэ шилжилт бол бидэрт маш том боломж олгоод байна. Гэхдээ бид нар хурдан хөдлөхгүй бол хятад өөртөө Монголыг хүлээгээд юм байна. Ерөөсөө өөртөө эдийн засгийн парк барьчих юм бол бидний хэрэг байхгүй болчихно. Тэгээд хоцрох эрсдэл бол бас бидэрт байгаад байна. Тэрийг одоо яаж хэмжих юм бол одоо за хятад одоо BYD гэдэг нэг хятад цахилгаан машины одоо компани гэж үү. За Европ руу дийлэнх машинууд л гаргадаг юм л. Тэгэнгүүт тэр машиныг үйлдвэрлэж байгаа нэг машиныг үйлдвэрлэж байгаа тэр эрчим хүчний үйлдвэрлэл нь хэдэн хувь нь коксч нүүрс байгаа даа хэдэн хувь нь цахилгаан байна гэдгийг хөндлөнгийн байгууллагаар гарсан дата матагаар хүн хэмжинэ гэсэн үг үү тий. Одоо хэмжээд явдаг л байлгүй дээ. Тэгэхээр нөгөө нэг аудит ороод хөндлөнгийн байгууллага дээр тэр чинь нөгөө сертификат өгөөд тэр нь өөрөө бол одоо янз бүрийн салбарууд дээр нэлээд тийм юу гэдэг яасан төвхтэн дахиад нэг хүн дуудсан нөгөөдх нь заавал Европоос ирэн заавал гаднаас ирэн тэгээд ирсэн хүмүүс нь энэ үйл ажиллагаанд яг боддоор сэргээгдэх юм хэрглэж гинэг үү юу. Нөгөө талд нь хүнд аж үйлдвэрийн байгууллагууд буцаагаад өөртөө хүлэмжийг ялгаруулж байгаа бол хүлэмжийн ялгаруулахгүй хэмнэж байгаа байгууллагуудаас карбон кредит худалдаж аваад офсет хийгээд яваад байна тий. Одоо жишээл манай партнер болох Toyota группийнхан бол Toyota Automotive гэдэг машины компани нөгөө талд нь Toyota Trading House гэдэг supply chain-ийг хийдэг компани байна. Toyota Trading House нь Toyota Autogийнхоо карбон офсетийг бол их хэмжээгээр хийж байна л да. Мэдээж хэрэг Toyota машин бол өөртөө одоо Mirai гэдэг нэг уус төрөгчийн машин байна, хайбрид машин байна, иймэрхүү хэмжээгээр. Тэгэхээр ийм том компаниуд өөртөө гаргаж байгаа хөлөмжийн хийг офсет хийх маягаар энийг бол бас шийдэж байна. Тэгээд Newcom Group бол бас Монголдо баг анхдагч байна уу? Карбон кредитийг 2013 оноос борлуулад эхэлсэн байгаа. Манай салхитын салхин станц үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш. Одоо Newcom Group хэдэн салхин парк барьчаад байна? За манайх одоогоор 2 салхин парк барьсан. Монголд 3 салхин парк байдгийн. 2-ыг нь бол манайх бариад үйл ажиллагааг явуулж байгаа. Гэхдээ зүгээр одоо энэс олон байх хэрэгтэй байсан болов уу гэж би бол хувьдаа их боддог. Ялангуяа энэ Төв Азийн хөршүүдийг харахад бол манайхаас гараа нь хоцорсон боловч манайхаас төрүүлээд одоо явцсан байна. Гэхдээ бидэрт бол тэрийг нөхөж гүйцэх боломж нь бас байна гэж харж байна. Одоо тэгээ бид хэд чинь ийм сайхан одоо сэргээгдэх хүмүүчний салхин парк барих, салхин байгаад байна, газар нутг нь байгаад байна. Ихсэрнэл бид ч одоо яг өнөөшөө ингээд Оросоос цахилгаанаа экспортоор аваад мөнгө төлж байгаа шүү дээ. Тэгэд яагаад ингээд бид эрчим хүчний энэ хараатай хэдлэгээр сүүлийн 10 жил ярьлаа. Эндээс яагаад гарч чадахгүй энэ тань тог цахилгаан таслаад бол хэцүү вэ штэ тий. Энэ асуудал нь хаана байгаад байна? Та одоо хувийн хвшлийн хүн. Яагаад ингээд нөөц нь байгаад тах чинь би бол зүгээр ингээд хөнгөцгөн бодохтал ингээл гадны хөрөнгөөр бол орж ирээд л бариад л баймаар байна тий. Одоо ингээл урагшаар ниссэнгүүт чинь хил даваал тэр өвөр Монголын тэр хойд хэсгээр чинь салхин паркууд буюу тэр нөгөө эргэж байгаа турбинууд байгаад байна шүү дээ. Тэр бидэд ингээ ангаагаа сууж л өөрсдийгөө цахилгаанаар хангаж чадахгүй байж тал энэ өвөр монголчин ер нь тэр хойд хэсгээр нутгийнхаа хэсгээр бариад ирэн дууслаа шүү. Харин тий. Өвөр Монгол одоо үйлдвэрж байгаа эрчим хүчнийхээ ихэнх хэмжээг нь талаас нь илүүг нь хятад руу экспортлог гэж ярьж байгаа өөртөө. Тэр чинь бас нэг тусгаарлагдсан өөр ингэсэн бодлоготой газар учраас тэндээс эрчим хүч үйлдвэрлээд хятадын сүлжээ чинь 3 хуваагдсан. Энэ өвөр Монголын грейд буюу сүлжээ, төв хятадын сүлжээ, тэгээ урд зүгийн сүлжээ гэх. Тэгэхээр өвөр Монголын сүлжээгээс маш хэмжээний эрчим хүч тийшгээ экспортлж байна л да. Манад бол адилхан битгийл тэрнээс нь илүү нөхцөл байгаад байна. Байгалийн нөхцөл. Наран дээр хоёлаа бас ярьсан. Нарны станцууд Монголын хувьд бол бас илүү өрөөгөөчтэй байж чадаад байгаа. Зүгээр логикоор бодохоор урд зүг рүү явах тусам нарны тусч байгаа өнцгч бол илүү юу байна шүү дээ, илүү сайн байна. Гэхдээ Монгол хоошоогоо болсон боловч гэсэн агаар нэг тунгалаг байгаад байдаг. Яг манай энэ говийн бүс нутгаас урж байгаа хятадын бүс нутг руу очихоор энэ агаарын 2 том систем мөргөлдөж байгаа юм л да. Манайх ч бас Сибирийн өндөр даралтын хүйтэн юу тунгалаг агаар
хятадыг болохоор уртлаасаа ирсэн чихтэй тоостойгаар. Тэгэхээр энэ хоёрын ялгаа бол маш их том ялгаа бол гараад байгаа. Бодиттой. Монголд яагаад бид нар энэ эрчим хүчнийхээ потенциалыг гаргаж чадахгүй байна вэ гэхээр энэ бол бас их олон хүчин зүйл орсон асуудалтай. Зүгээр шууд нэг хэлчихэд бол хэцүү. Гэхдээ зүгээр хөрөнгө оруулах орчин маань таатай биш байгаа даа. Гол нь. За яагаад хөрөнгө оруулж болохгүй байна вэ гэхээр энэ салбарт ашиг хийхэд хэцүү байгаа даа. Ашиг яагаад хийхэд хэцүү байна вэ гэхээр эцсийн хэрэглэгчийн тариф нь зардлаа нөгч чаддгүй бараг 30 жил болоод ирсэн. Тэгээд энийг түрүү жил тарифа дөрвтойхон шиг нэлээд сайн нэмсэн. Энэ нь бол эргээд одоо манай нийгэмд маш их дарамт үзүүлж байна. Бизнесийн байгууллагууд дарамт үзүүлж байна. Гэхдээ энэгүүгээр бол бас асуудал шийдэж болохгүй байгаа. Зардлаа нөхөж чаддгүй орлоготой компани ахын мэдээж хэрэг ашигтай ажиллаж чадахгүй, ашигтай ажиллахгүй компани хинч хөрөнгө оруулалт хийхгүй. Манай салбар бол яг ийм байдалтай олон жил яваад ирснийг одоо манай салбар төр засгийнхаа хамтдаа шийдээд явж байна. Та зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарыг ярьж байна уу? Эрчим хүчний салбарыг тэр чигт нь ярьж байна уу? Ер нь бол тэр чигт нь ярьж. Зүгээр яг сэргээгдэх эрчим хүчний хувьд бол хувийн хвшил орсон учраас энэ дээр гэрээ хэлцээний хүрээнд ашигтай явуулахыг нь бол дэмжиж төрөөс бас ингээд төлбөрийн нөгөөд яваад ирсэн. Энэ дээр бол бас дутууд ус янз бүрийн асуудал байсан. Энийг нь бол төртөйгөө хамтраад шат шатаар нь шийдээд аль болох урагшлаад явж байна. Ер нь бол гайг болчих واخ. Төрийн өмчийн эрчим хүчний энэ станцууд дээр бол энэ бол бүр хэцүү асуудал яваад байдаг. Бас энийг бол яг чарга гулсаас татаасаар өгдөг. Тэгэхээр зүгээр энэ маань бол одоо эргээд харах юм бол нөгөө социализмын үеийн тэр бодлогын үлдэгдэл тэрнээсээ бид нар нөгөө сэтгэл зүйн хувьд бүрэн салж гарч чаддгүй юм бас нэг гай байх шиг. Мэдээж хэрэг нөгөө талаас манай ерөнхий эдийн засгийн нөхцөл байдал бол энэ дээр нь бас хэцүү нөхцөл байдал үүсгэж байна. Ягаад гэвэл эрчим хүчний төслүүд бол ихэнх нь гадна талын гадны тоног төхөөрөмж оруулж ашиглаж байгаа. Гадны санхүүгээр явж байгаа. Тэгэхээр тэр санхүүгийн өртгөө нөхөхийн тулд гэрээгээ заавал доллараар хийсэн байгаад байдаг. Тэгэнгүүт манай төгрөгийн ханш доллар төгрөгийн ханш маань сулраад яваад байдаг. Тэгэхээр энэ маань эргээд эдийн засгийн бол их дарамт энэ төслүүдээр манай салбарт өгөөд байгаа юм л та. Тэгэхээр энийг бол тийм амархан ингэчүүл шийдчихнэ гэдэг тийм ойлгомжтой юм бол байхгүй. Гэхдээ зүгээр төр хувийн хвшлэн хамтраад энэ бодлогоо баг багаар гаргаад нийгэмдээ зөв ойлголт өгөөд тарифа нэмээд энэ салбараа илүү зах зээлийн одоо механизм руу шилжүүлээд явах бол маш чухал байгаа даа. Тэгэхээр энэ сүүлийн жил хагасын хүрээнд эрчим хүчнийхээ энэ асуудлуудыг бид нар маш их ярьлаа нийгмээрээ ус төрөөрөө. Энэ бол тодорхой хэмжээнд маш зөв юм болж байгаа болов уу гэдэг. Урд нь бол ерөнхийдөө хувийн хвшлийн оруулсан хөрөнгө оруулагч нарыг ал жоохон муулдаг талын шинж харагддаг бас л да. Намайг анх ажиллаад 22 онд бол нэг тиймэрхүү нөхцөл байдлыг анзаардаг байсан. Сүүлийн энэ 22 23 онд за манай компани ч гэсэн бас нийгэм энэ шийдвэр гаргагч нартай мэдээлэл зөвөх талаар бас янз бүрийн одоо чуулган молгон дээр очиж өөрсдийнхөө санал бодлыг хуваалцдаг иймэрхүү үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр салбарын оролцогч маань бүгдээрээ нэг жирэн дээр суугаад бодол гаргаж байгаагаа шийдэл гаргаж байгаа улсуудтайгаа гишүүдтэйгээ яамныхантайгаа ингээ хамтдаа нэг ширээн дээр суух боломжууд бол сүүлийн үед их нэмэгдэж байна. Энэ бол маш таатай зөв алхам болж байгаа болов уу гэхэд. Тэгэхээр асуудал нь бол тийм амархан асуудал бол ерөөсөө биш. Гэхдээ бид нар хамтдаа стейкхолдерын цөмөр нэг ширээн дээр суугаад ярилцаад байх тусмаа гаргалгаа нь бол гарч болдгийм байна гэдгийг бол сая энэ тарифа нэмснээр бол бид нар харж чадлаа гэж бодож байна. Тэрнийхээ дагуу одоо бас нэлээд хэдэн төслүүд баригдаад хийгдээд явж байна шүү дээ, тий. Тариф гэдэг нь та цахилгааны үнэ хэлж байгаа. Цахилгааны үнэ хэлж байгаа. Дулааны үнэг бол одоохондоо бид нар бас салбарынхаа төвшөнд арай хүч. Яалчгүй цахилгааны үнийг ингээд ярихаар нэг хүн цэд болчиход байгаа юм л да. Одоо жишээ нь 9 сарын 11 сарын одоо инфляцийн төвшин бараг 10% таа гарах нь за 9 сарын хэдтэй 1.5 тоонд гарлаа гэж бодоход энэ инфляцид нөлөөлж байгаа хувийн бараг 40% нь ийм инфляц өндөр байгаагийн шалтгааных нь 40% нь бараг цахилгааны үн нэмсэнтэй холбоотой гэсэн судалгаанууд явж ийлээ. Тэгэхээр нөгөө цахилгааны үн нэмэл эхлэхээр албан байгууллагын тог цахилгаан нэмэгдэн түүнийг дагаал нөгөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэнэ гэл иргэдэд ч бас хүндэл тусч байгаа шиг байна. Ер нь жилийн хугацаанд тариф нэмснээрээ ер нь зүгээр ингээд тариф нэмээд л яваад байх нь үнэхээр бас зөв шийдэл үү гэж зүгээр гайхдаг. Та болохоор нэг талаасаа бас эрчим хүчний энэ үнийг чөлөөлөх хэрэгтэй гэсэн өнцгөөс бас хэлж явах шиг байна. Тэгэхээр цаашдаа ер нь яах вэ? Одоо сая тариф нэмснийг бас нэг талаас хүмүүс айгүй буруутгах шиг байна л да тий. Цахилгааны үн нэмснийг.
Энэ бол уг нь бол гайгүй өөрчлөгчих болов төсвийн тэр өгдөг татаас матаас нь буурчих болов гэдгсэн чинь нэг үр дүн гарсангүй эсэргээрээ бараг сайхан инфляц нэмэгдээд л нэг сайхан устар болол дуустлаа гэл хүмүүс нэлээд шүүмжилж байсан. Та хүн дээр юу гэж бодож байна? Бид нар энэ аливаа нэг цогцоор нь шийдэж чадахгүй сэтгэлийн хөөрлөөр гаргасан зарим шийдвэрүүд нь үр дүнгүй өгөхгүй байгаа юм болов гэсэн бас иргэдийн гомдол яваадсан. Энэ гомдол гарах нь бол одоо энэ бол гарцаагүй. Үүнхээр бэрхшээл тулгарч байгаа инфляц бол ийм хүчтэй явж байна. Энэ дээр бол үгүйсэх ямарч боломж байхгүй л дээ. Гэхдээ зүгээр нөгөө сонголт нь юу вэ гэж харахаар тэр сонголт нь бол бүр хэцүү байдал үүсгэж магадгүй байна. Тэр нь ямар сонголт вэ? Тэр нь өсөлт байхгүй. Хөгжил байхгүй. Ер нь бид нар хямдхан цахилгаанаа аваад л тэгэл төрн төр дундаас нь төсвийн мөнгөнөөс татварлагчны мөнгөнөөс тэр компани алдагдaltaй ажил нөхөөл яваад байвал ямар ч шин цахилгаан станц барихгүй бид нар Оросоос шин цахилгаан станц байхгүй бид нар юугаар үйлдвэр байгуулах уу? Тийм. Юугаар аж үйлдвэрийн паркуудаа байгуулах уу? Юугаараа шин төслүүдэд явуулах уу? Тэгэхээр бид нар шин төслүүдэд явуулж эдийн засгаа тэлхийн тулд эрчим хүчээ төрүүлээд хөгжүүлэх хэрэгтэй байгаа даа л да. Тэгэхээр энэ маань бидний хөгжлийн суурь нь байдаг салбар байгаад байдаг. Энийгээ бид нар яаж бодсон хөгжүүлэхээс өөр зам байхгүй. Энийгээ бид нар өөртөө хөгжүүлэхгүй бол улам Орос хятадын хараат байдал нь чангараад байдаг. Тэгэхээр энийг бол бид нар шийдээд явахаас өөр зам байхгүй. Тэгэхээр нөгөө талаас зүгээр бид нар одоо манай улс төрийн докторгүй байдлыг нэг бол хүн болгон мэдж ийн ярьж ийн. Тийм учраас тийм тууштай их гүнзгий судалгаатай ингээд хийхлээр бас бэрхшээл бол гарч ирнэ. Тэгэхээр тэр боломжийнхаа үед нь боломжийнхаа хийж чадж байгаа юмнуудыг тухайн үед нь боломжийнхаа хэмжээгээр л хийгээд яваад байгаа гэж би бол харж байна л да. Тэгээ энэ дээр бид нар эргэж хараад үгнээ засаад сайжруулах юм бол мэдээж эрг зөндөө байгаа байх. Гэхдээ бид нар энийг эрчим хүчнийхээ салбарыг зах зээлийн систем рүү оруулаад өөрөө өртгөө нөхөж чаддаг болгоод ирэх юм бол энэ цаашдаа олон шинэ хэрэглэгчид эрчим хүч, найдвартай эрчим хүч бага хүртэгтэйгээр нийлүүлэх боломж нь сайжирна. Яагаад вэ гэхээр эрчим хүч шиг ийм салбар дээр бол scale of economy маш чухал байгаад байна. Гэдг нь одоо том хэмжээгээр хийх тусмаа 1 киловатт цагийн өртөг нь буурдаг салбар байгаа юм л да. Тэгэхээр бид нар салбараа жижигхэн байлгах тусам киловатт цагийн өртөг нь өндөр байгаад байдаг. Энийг нь томруулах юм бол бид 1 киловатт цагийн өртөг нь буурах боломж нь анх үүсэж байгаа. Тэгэхээр одоо бид нар бол хамгийн хэцүү цаг дээр сууж ийн гэж бодно. Энээс цааш нь бид нар ингээд маркет зах зээлийн системээр шилжүүлээд явах юм бол энэ улам сайжраад явна. Тэгэхээр бид нар эрчим хүчээ их болохоор шин одоо жуулчны бааз, шин өгүүлбэр, шин уурхай бий болоод явж байна. Тэд нар манай зах зээлийг тэлж өгнө, манай эдийн засгийг тэлж өгнө. Тэгснээр манай төгрөг долларын ханш маань тогтворч өгнө. Тэгснээрээ дахиад манай валютын сан маань нөөц маань сайжирна. Тэгснээр манай дундаж GDP маань сайжирна. Дундаж ард иргэдийн орлого нь сайжирна. Тэгээд одоо бид нар үнэтэйгээд байгаа цахилгаан чинь нэргээд харахад бол тийм үнэтэй биш юм байна гэдэг. Тэгэхээр энэ маань бол хөгжлийн бодлого байлгах уу? Халамжийн бодлого байлгах уу гэдгийг урт хугацааны шийдэл авах уу гэдэг юм байна шүү дээ. Нэг хэсэг хугацаанд төвчээд одоо тэгэхээр манай зах зээл бол жижигхэн байна. Нэгсэндээ нийлүүлэгч бага байна. Цахилгаан үйлдвэрлэж байгаа нөхдүүд нь цөөн учраас яалтчгүй одоо 50-гийн авж байгаа гэртээ авж байгаа одоо энэ цахилгаан бол өндөр өртөгтэй байна гэсэн утгаар хэлээд байна ш. Тэгэхээр одоо ер нь эрхчлүүдэд сайхан мэдээнүүд байна уу? Бид нар одоо хязээ ер нь Монгол улс эрчим хүчний хувьд энэ хараат байдлаас гарах төлөвтэй ажиглагдаж байна. Энэ салбар таад маань голлох тоглогч учраас ер нь бодит ямар ажил хэрэгүүд явж гин гэж асууж байгаа. За бодитоор бол одоо бидний хувьд эх жилээс олон жил яригдсан аукционууд зарлагдахаар сая шийдвэр гарсан байгаа. Тэр нь юу вэ? Аукцион тэгэхээр одоо нэг шин төслүүдийг салбараас ингээд зарлаад за энэ одоо ийм газар хэдэн киловатт цаг нь хэдэн центээс доош үнээр хамгийн бага үнээр хэн орж идэх ингээд өрсөлдөөн зарлана гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд тэн дээр бол одоо ингээд олон тоглогч орж ирэхэд бэлэн болцсон байж мэдээж хэрэг манайх бол нэг тоглогч нь бас ингээд салбараа харж байхад их бахархмаар юм бол жижиг дунд аж ахуй нэгжүүд бас шинээр бий болцсон байна. Энэ улсууд маань бэхжиж байна. Тэгэхээр манай салбар бол илүү эрүүлжиж байгаа нь бол одоо жил болгон харагдаж байна. Тэгээд шин төслүүд гараад ирэхээр манай улсын эрчим хүчний салбарын одоо нэг их усур бол улам томорхоор харагдаж байна. Ирэх жил одоо баг 300 мегаватт одоо манайх чи 1600 мегаваттын системтэй тэн дээр 300 нэмэн дээрээс нь нэмээд нүүрсний станцууд ашиглалтанд ороод яваад байна. Тэгэхээр манай системийн бэхжилт бол улам сайжирч байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамуудынхаа шинжилнэ гэдэг хэд хэдэн төслүүд эхэлсэн явж байгаа. Одоо яг дизайн дээр яваад ах шиг байна. Одоо жишээл Choice Sanction-ийн шугам болоодохгүй үйл ажиллагаа нь барилгын үйл ажиллагаа нь эхэлнэ гэж ярьж байна.
Мэдээж хэрэг за манай компанийн хувьд бол анх 2004 оноос сэргээгт гэрчвчний нөөцийн судалгаа хийгээд ирсэн. 2013 онд салхин паркийг байгуулсан. 2017 онд цогццэд бас цогццын салхин паркийг байгуулсан. Цогццын салхин парк маань бол Clean Energy Аз гэдэг нэртэй. Салхитынх нь болохоор Clean Energy гэдэг нэртэй компани дээр. За тэгээ Clean Energy Аз гэдэг дээр бид нар яагаад ач холбогдуулж Аз гэж нэрлсэн бэ гэхээр тухайн үед нөгөө Азийн супергрид гэдэг концепт анх гарч ирж байсан. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр тухайн үед 2011 он та бүхэн санаж байгаа бол Япон улсад том газар хөдлөлт болоод цунами ирээд Фукушима цөмийн станц дээр нь аваар гаргасан. Тэр үеэс хойш Японы засаг бол эрчим хүчнийхээ энэ системийг ер нь цөмийн станцаас татгалзъя. Энэ бол их эрсдэлтэй маань гэж шаарддаг. Яг зөв одоо тэр нь эсэргээрээ цөмийн станцууд руу буцаж орж байгаа юм байлээ л дээ. Гэхдээ тэр үед юу гэж ярьсан бэ гэхээр за сэргээгт гэрчим хүч рүү хэдүүл анхаарлаа хандуулъя. Тэгээд харахаар тухайн үед SoftBank-ийн Masayoshi Son гэдэг захирал маань одоо манай үсгэн байгуулсан туузын даргатай танилцаад санаа нийлдэг хоёр хүн танилцаад ерөөсө Монголоос сэргээгт гэрчим хүч үйлдвэрлээд Япон хүртэл аваачвал яадаг вэ гэдэг маш амбицтай тэр санал гаргаж байсан л да. Тэр маань олон жилийн хугацаанд бас нэг олон геополитикийн асуудал байна, хятад Японы асуудал байна тий. Тэрнээсээ болоод урагштай яваагүй. Гэхдээ тэрийг бол ер нь хятадч мартаагүй, бид нарч мартаагүй. Хятад бол тэрнийхээ дагуу Guideco гэдэг бүр тийм том төр усын байгуулсан байдаг. Global Energy Integration Development and Cooperation Organization байна уу да. Тэгээ энийхээ хүрээнд бол одоо дэлхийн эрчим хүчний сүлжээг нэгтгэе. За энэний хамгийн одоо эрүүл жишээ нь бол Европын холбоонд эрчим хүчний сүлжээ тэр чигээр нэг болцсон. Тэгэхээр хамгийн хямдхан эрчим хүч үйлдвэрлэж байгаа газараас хамгийн хэрэгцээтэй газар руу автоматар зах зээлийн системээр ингээд ажиллаад яваад байдаг учраас тэр Европын эрчим хүчний сүлжээ бол өөрөө маш бат бөх. Тэгээ хамгийн одоо цэвэр эрчим хүчийг хэрэглэж чаддаг. Ялангуяа энэ Скандинавын орнууд чинь усны станцын нөөц маш өндөртэй учраас. Тэгэхээр хятад улс бол яг адилхан тэрийг харж байна. За бидний мөрөөдөл бол тэр үеэс хойш 2017 оны тэр юунаас цогццгийн станц байгуулснаас хойш аль биесээр мэдээж хэрэг аль бусаар бол тэрнээс өмнө бид нар Монгол улсыг ер нь ирээдүйдээ тийм салбартай болж өгч ёстой байна гэж алсын хараагаа тавиад ажиллаж явж байна л да. Тэр маань бол одоо мэдээж хэрэг бид нар бас судалгаа энэ төр хийгээд хятадын партнертайгаа судалгаа хийж байна. Тэгээ одоо энэ 15 дахь 5 жилийн хятад улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөө нь гарахтаа юу гэж гарах нь вэ? Магадгүй тэрэн дээр үшээ Монголоос ер нь одоо авдаг болыг гэх юм бол бид нар бас маш том эдийн засгийн солонгожруулах боломж орж ирж явах магадлал байгаад байна л да. Гэхдээ зүгээр бид зөвхөн тэрийг хараа суугаад явж болохгүй. Мэдээж хэрэг дотооддоо бол бид нар энэ аж ахуйн нэгжүүдийн уул уурхайн эсвэл үйлдвэрүүдийн эрчим хүчний асуудлуудыг шийдэх ажил бол хангалттай их байж байна. Эннээсээ эхлээд явах хэрэгтэй байна. Энийг шийдэнгээ бид нар хизээ нэгэн цагт хятад руу том хэмжээгээр экспорт хийгээд эхэлчих юм бол манай улсын эдийн засаг дээр ирдэг тодорхой хэмжээний тодорхой бэрхшээл төр бол маш их тийм хөнгөлт болж ирээдүйдээ бол магадгүй одоо нөөцний экспортыг за бүтэн оролдох маркет тэрийг бол тодорхой хэмжээнд нөхөх хэмжээний эдийн засгийн том тоглогч болж салбар болж магадгүй гэж харж байна. Энэ маань бол бидэрт бас их чухал гэж харж байгаа шалтгаан нь болохоор Монгол улсаас одоо нөөц мөнхийн экспорт хийж чадахгүй гэдгийг бол хүн болгон ойлгочлоо. Хятад улс нөөцний эрчим хүчийн хөдөлмжийн ялгаруулж гаргадаг эрчим хүчнээс бол татгалзъя гэж шийдвэр нь гартсан. Эннийхээ дагуу түрүүний ярьснаар үйлдвэрүүд нь хэдийн шилжилттэй эхэлсэн явж байна. Тэгэхээр биднэрт бол нүүрсээ гарах богинохон хугацаа байгаа байна. Сая ингээ хятадтай очиод уулзахад бол та нар бушуухан шиг нүүрсээ өгнө үсттэй гэдэг юмыг бас хувийн хвшлийн наад ч гэсэн хэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээрээ бид нар бол богино хугацаанд нүүрсийн экспортыг бол одоо гаргаж болж байгаа тэр бушуухан шиг хамгийн ашигтайгаар нь гаргах бол маш зөв. Хажуугаар нь бид нар нүүрсээ зарж дуусчаад яах вэ гэдгээ бодох бол бас их чухал зүйл байгаа. Одоо жишээлбэл Арабын Эмират улс дээр очихоор тэр улсуудын post oil policy гэдгийг харахаар бол үнэхээр бодиттойгоор маш гол юм хийсэн байна л да. Бид нар ч нөгөө нефт үйлдвэрлэдэг, нефт экспортыг орно гэж боддог боловч тентхийн одоо шил UAE-гийн Маздar гэдэг компани бол Төв Аз байна уу энэ дэлхийд маш том хэмжээний сэргээгт эрчимчний хөрөнгө оруулалтууд хийгээд явцсан. Дээрээс нь тэнд одоо ингээд та нар очиод үзэх юм бол нөгөө Industrialization 4.0 энэ дээр одоо химэл оюун ухаан, data science,
роботик гэдэг энэ юм руу маш хөрөнгө оруулж маш их судалгааны одоо бүр бүхэл бүтэн их сургууль байгуулсан байна л да тэнд. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо нөөцнийхээ экспортыг дуусгаар тэр маань ашиггүй болоод ирэхээр дараа нь юу хийх вэ гэдгийг одоо хөгжүүлж ярьж явах хэрэгтэй. Тэгээ бодохоор тэнд ямар боломж байна вэ гэдээ харахаар нэг олон боломж байхгүй байгаа л та. Мэдээж хэрэг бид нар мал аж ахуйн экспортыг бол хөгжүүлээд явах хэрэгтэй. Гэхдээ одоо уурхай шиг хэмжээний тийм өөрөөгөө авч чадахгүй. Тэгэхээр тийм том хэмжээний юу хийж болохоор байна вэ гэхээр энэ их газар нутгаа ингээд бодоод үзэхээр сэргээгт эрчим хүч бол үнэхээр бас нэлээд том байх юм байна. Тэгэхээр ирэх жилүүдээс том нэг хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг нэг мэдээлэлүүд яваадсан. Тэр нь бодитоор хэрэгжихгүй. Газны сэргээгт эрчим хүч дээр. Энэ дээр бол одоо энийг бий болохгүй гэдэг бол бидний чар малтаас хамаарах гэдэг байна. Мэдээж хэрэг худлааштэйгээ суух юм бол худлаа. Бид нар энийг үнэн болгоч болно штэ гэж зүтгэх юм бол эдний за одоо сайнаар бодох юм бол бүгдээрээ биелжээж магадгүй. За арай дунд зэрэгээр бодох юм бол тал нь биелжээж магадгүй. Гэхдээ тал нь биелнэ гэдэг чинь аль хэдийн асрыг том эдийн засгийн нэмэлт байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол тэгэж сөргөөр харах бол буруу байхаа. Энийг бол болох талаас нь бүгдээрээ л хичээх хэрэгтэй болоо гэж би болгож байна. Тэхийн тулд манай бодлого доктортай байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин маань сайжрах хэрэгтэй. Манай ч одоо ингээл нэг улс төрийн маань за тэр гадаадын Европын сэргээн босгох банкнаас тэдийн долларын одоо сэргээгч хүчний салбар зээлэр орж ирлээ. Сауди Арабаас тийм хэмжээний мөнгө орж ирэх боллоо гэж хэлээд идэг шүү дээ. Тэгэхээр тэр маань өөрөө зүгээр бодитоор цаасан дээр л одоо санамжчиг юм үзгэлж байгаа болохоос бодитоор хэрэгжиж гин гэдэг чинь арай шат чатны давхар өөр ажлууд байгаад байгаа шиг байгаа юм тий. Зүгээр яг одоо тэр мэдээллүүдээрээс эргэжил баталгаатай хөрөнгө орж ирэх юм байна гэдэг яриа бол биш баг. Би ч одоо тэгэл мөнгө орж ирэх юм байна л гэж бодсон. Одоо 100% баталгаатай бол арай биш баг те. Гэхдээ зүгээр 100% баталгаатай гэж юм хэр зэрэг олон байдаг үлээ. Нөгөө талаасаа бол саяын чиний хэлдгээр энэ бол алхам шатлалтай те. Энэ шатлалынхаа зүгээр миний хувьд бол гадны томоохон хөрөнгө оруулагч нар сонирхож гинэ гэж наазах нь хэлэх бол амар том асуудал гэж бодож байна. Зөвхөн сонирхож гинэ одоо энэ саяын ярьсан энэ байгууллагууд бол тодорхой хэмжээний судалгаа хийцэн байгаад байгаа. Монгол улсаас Аз руу, бусад Азийн, Зүүн Азийн бүс нутаг руу эрчим хүч экспортлно гэдгийг бол Азийн хөгжлийн банк бол одоо NAPSI-гийн судалгаа 2 дахь шатн дээр явж байна. Энэ бол нэлээд бас наривчилсан гүнзгий судалгаа явсан. Энэ дээр бас бид нар санаа оноогоо нэмээд бас ярилцаа хамтраад явж байгаа. Энэ маань бол өөрөө бас нэлээд бодиттой юм байна гэсэн судалгааны үр дүн гарсан байгаа. За манай компани хувьд бол бас хятадын партнертай хамтраад анхаарчны тэд зөв боловсруулсан нэлээд бодиттой харагдаж байна. Монгол улсын чинь одоо салхины нөөцийг гэж ярих юм уу да. Азийн бараг жилийн цахилгааны хэрэглээг өөх хэмжээний нөөцтэй гэж яриад байдаг шүү дээ. Тийм яг одоо манай дээр ярьж байгаа 2-оос 3 мянган гигаватт гэдэг ч юм бол хятад улсын хэрэглээнд ч харсан ч гэсэн нэлээд том байгаад байгаа юм л да. Гэхдээ зүгээр бид нар энийг бас нюанстай ойлгох хэрэгтэй зүйл бол мэдээж хэрэг байгаа. Юм болгон тийм хялбархан бол биш. Хар цагаан биш. Юу байна вэ гэхээр сэргээгт хэрчим хүч бол одоо за нараар ярих юм бол нар гарч байгаа үед л ажиллаад нар жаргахчингууд унтарчдаг. За энэ маань бол одоо манай оргил ачаалын үеийг харах юм бол хамгийн төвөгтэй асуудал ба шүү дээ. Ягаад гэхээр нар жаргахар хүн чинь гэрдээ асуудаг. Тэр үед нь нөгөө цахилгааныхан их өсөл унтарч гарч явдаг байхгүй тий. Тэгэнгүүт бид нар одоо салбар маань ямар чиглэл рүү явж байна вэ гэхээр за тэгвэл өдөр нь үйлдвэрсэн цахилгаанаа батарейнд хураагаад бай гэдэг. Тэгэхээр сая сүүлийн 2 жил манай сүлжээн дээр Багнуур дээр Сонгон хайрхан дээр 2 батарей станц байрлаа. Дараагийн батарей станцууд яригдж байна. Дараагийн сэргээгтийн станцууд дээр бол батарейг хамт хийнэ гэж байна. Тэгэхээр сэргээгт эрчим хүчний дутдаг тал нь бол нөгөө хүн болгоны мэдж байгаа гормын тохиргоонд тааруулж чаддгүй хэлбэлцдэг үл юутай шүү дээ тий. Гэхдээ энийг 20 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол энэ салбар маань бол технологийн хамаагүй их том дэвшилт гаргаад жил маш том дэвшилт гаргаж байна. Ялангуяа батарейны технологийн өргөөж нь өртгөн ингээ буураад ирэхлээр их хэмжээний батарей суулгах боломж анхудаа бий болж байна. Тэгэхээр зөвхөн Монгол биш дэлхийд одоо би саяас Англид очиж үзлээ, Америкт очиж үзлээ, сэргээгт эрчим хүч дээр нэмээд батарейгаар энэ сүлжээнийхээ асуудлыг докторжуулсан яваад байгаа харагдаж байна л да. Тэгэхээр зүгээр нөгөө талаас манай улсын 3000 гигаваттыг тийм доктортой эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн утга бол биш. Гэхдээ технологийн дэвшлийн боломжоос энийг илүү доктортой эрчим хүчний их уср болгож ашиглах боломж нь бол үүсэж байна. За нөгөө талд нь болохоор хэрэглэгчийнхаа
хэрэглэх зуршлыг энэ бас их үүсвэртэйг уйж болж байна гэсэн дэлхийд даяар ийм хөдөлгөөн бас харагдж эхэлж байна. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл угаалгын машин байт юм. Ухаалаг хөрөгчин бол цахилгаан эрчим хүчнийхээ хамгийн их үйлдвэрлэж байгаа хамгийн хямдхан үед нь сайн хөргөж аваад цахилгаан үнэтэй болоод ирэнгүүт өөрийгөө унтраагаад төр зурдаа цахилгаан хэмждэг байт юм те. Тэгэхээр энэ эргээд эрчим хүчнийхээ системдээ бас их боломж олгоод байдаг. Тэгэхээр энийг бол одоо хөгжсөн орнууд хэрэгжүүлж эхэлж байна. За манай хувьд бол манай сүлжээ маань өөрөө бусад орнуудтай харьцуулах юм бол арай жижигхэн байдаг. Гэхдээ жижигхэн гэдэг маань сул талд болж байгаа юм шиг мөртлөө бас давуу тал байж болох гэдэг юм л та. Жижигхэн системийг бид нар сайжруулахад амархан. Тэгэхээр орчин үеийн ухаалаг сүлжээний системүүдийг бид нар оруулаад ирээд хөгжүүлээд явах юм бол Монгол улсад бас урд өмнө байгаагүй боломжууд бол орж ирэхээр байна. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө байнга ингэж дараагийн том сонирхолтой өвөрмөц тийм шийдлүүдийг яаж нутагшуулах вэ гэдэг талаас нь хараад явах юм бол энэ бол асуудлууд дундаас чинь бид нарт бол шийдэл гаргаж чаддаг. Зөвхөн шийдэл гаргахаас гадна түрүү чи хэлдгээр шийдлүүдийг турших боломжтой гараад тэрийгэ буцаагаад гадны орнуудад экспортлох боломж бас байна шүү дээ, тийм. Одоо нэгэн туйлаа нэг амар олон салбаруудын эд хөгжлийн талаар ингээд ярьж байгаа юм чинь хэрвээ та одоо 20 настай байсан бол яг одоо аль салбар руу орж ажиллах вэ? Би бол одоо өөрийнхөө түүхийг нэг өөрчлөлт илүү явна гэж бол бас бодохгүй байна. Нисгэн салбар бол яг чаргагүй сонирхолтой. Одоо тэгээд би тэтгэвртэй гарах юм бол эргээд нисгэж багтаасч байгаа ажлыг хийж байна. Тэгэхээр 20 настай байхдаа бол нисгчэл хийжсэн байх. Дахиж боломж олцсон бол. Одоо таны ингээд 20-оос 30 насыг харахад энэ залуучуудад өгөх зөвлөгөө талаас нь л би танаас асууж байна. Энэ нь маш сайн ажиллах хэрэгтэй юу, яах хэрэгтэй юу? Та ер нь одоо 20-оос 30 нас чинь хэр завгүй явсан бэ? 7 хоногт хэд цаг ажилладаг байсан бэ? Энэ залуучууд 20-оос 30 наснд яах хэрэгтэй? Одоо Джек Ма энтрийн янз бүрийн нэг сургаалууд байдаг залуучууд бол сайн лидертэй байх хэрэгтэй. 20-оос 30 наснд бол 7 хоногт 70 цаг ажилладаг байх хэрэгтэй энэ төргээд янз бүрийн юмнууд байдаг. Таны хувьд одоо энэ 20-оос 30 насыг ер нь залуучуудыг яаж өнгөрөө гэж зөвлөх вэ? Зөв. Миний хувьд бол одоо би ямар Jack Ma биш. Тийм амар мундаг юм ярьж чадахгүй л зүгээр миний үзэл бодол бол нэг тийм юу гэдэг ингэчүүл болд юм байна гэдэг тийм юу шийдэл бол байхгүй маань. Хүн болгон өөр ингэсэн онцлогтой тэрэндээ одоо зохицож тэрнийхээ давуу талыг тэрнийхээ судалгааг нөхөж амьдардаг л жамтай болов гэд. Зөв миний хувьд бол өөрийн одоо харахтаас бол тийм дуртай пашнтай юм их хөөх дуртай хүн. Бус тимийг нь бол яг өөрийгөө тэгж хүчилж дургүй юм ихтэй болж байгаа сул байдаг гэж магадгүй. Тэр үднээс миний над чиг хүнд бол юу чухал байна вэ гэхээр пашнтай үнэтэй үнэнж байх. Өөрийнхөө хүсэл тийм бол мөрөөдөлтөд үнэнж байх. Тэр байхгүй бол угаасаа хүн өөрийгөө хангалттай бэлдэж чаддаг юм байна. Өөрийгөө хангалттай бэлдэж чадахгүй бол тэр ажилдаа сайн байж чаддаг юм байна. Нөгөө талаасаа тэр дуртай юм хийж байгаа хүн бол амарч ийн барьж байна гэдэг чинь их ялгаа байдаг юм байна. Би бол зүгээр 20-30-ийнхаа үед бол нэг урт хугацааны амарт нэг авдаггүй тэгэл ер нь л ажиллаа хийгээл явж байдаг байсан л та. Тэр маань бол зүгээр одоо дуртай юм хийж байгаа болох нэг тийм хүндрэлтэй бэрхшээлтэй гэж бол нэг санагддаггүй байсан. Гэхдээ зүгээр нөгөө талаасаа би нэг хүнээс илүү 7 хоногийн 80 цаг 60 цаг ажилладаг хүн бол биш байсан баг. Жохон балансаа барьс хийгээл. За одоо 20-тай 30-тай залуучууд юу гэж бодоосаа гэж би бодож байгааг бол мөрөдөл тэмүүлэлттэй нэг алсын хараатай ийм болох юмсан гэж тэг мөрөөддөг байх. Бити тэрийг мохоолгороо л гэж хүсмээр байна. Тэгэхгүй бол бид нар амьдралдаа дасан зохицно гэдэг бол бас аюултай байна гэж. Бид нар шинэ юмыг тэмүүлэхэ болчдөг, шинэ юмыг хүсэхэ болчдөг. Манай нийгэм тэр чигээрээ тийм бодохтой болох юм бол тэгээд бид нар ерөөсөө эрсдэлхүүлээж урагшлая гэдэг бодол төрөхгүй. Миний хувьд бол одоо ингээд нэг талаас нь харахад 4 улсад нисгч имрэгчдээр ингээд ажиллаад явсныг харахад хүмүүс бол ямар гоё юм бэ гэж. Гэхдээ нөгөө талд нь тэрэн дээр ямар бэрхшээл сонгон шалгаруулалт одоо ингээд компанид орно, шал өөр оронд очиод нисгч болно гэдэг чинь дахиад сургалтуудыгаа маш их сургалт хийн, олон шалгалт өгнө. Тэр компанид сонгон шалгадна гэдэг чинь бас тийм амархан биш. Тэгээ оцсон хойно нүүн тэн дахиж амьдралаа шинээр эхлүүлнэ. Энэ болгон ч бол тийм амархан бол биш. Гэхдээ тэр нь миний хувьд яагаад тийм хийж болоод байсан бэ гэхээр хүсэл тэмүүлэл мөрөөдөл байсан болохоор. Тэгэхээр хүсэл тэмүүлэл мөрөөдөл байх юм бол хүн бол хэр баргийн ямиг давд юм байна. Тэр байхгүй бол тэгээд ер нь бүх юм амар хэцүү санагдаад байдаг. Улам амарчилмаар санагдаад байдаг. Тэгэхээр өөрийгөө ингээд сориол дараагийн том юм руу
зүтгэхэд байх чухал юм болов гэж бодож байна. Та одоо 10 хэдэн жил өөрийнхөө дуртай юмнаас хөндөрөөд одоо 40 наснда бизнесийн салбар руу орсон хүн. Тэгэхээр өнгөрсөн одоо гүйцэтгэх захирлаар ажилласан 3 жилийн хугацаанд одоо яг таны хэлж байгаа шиг үнэхээр бизнесэнд ингээд ажиллаад үтсэн чи баг багтаа бол үнэхээр ингээд 12 настай хөл бизнес хийх нь гоё юм байна гэж бодож ирнэ гэж бодъё. Одоо яг боддоор игээ утсан чи нисэх маань ч бас гоё байсан юм болов уу гэл ингээд яг таны бодит гал хүсэлтэй чинь өнөөдөр хийж байгаа ажил хэр дүүцэж чинь наалдж чинь. Дээрээс нь бас гүйцэтгэх захирал гэдэг хүн чинь хүн штэй бас тийм. Хашрах мэдрэмж одоо ажлаас хашрах ч юм уу. Заримдаа шантрах үеуд гарч ийн үү? Яаж түүнийг та даван туулж байна? Тийм мэдээж хүн болохлаа тэгээд хэцүү юм за өшөө хамрах юм байдаг үлээ ингээл сэтгэл бол яах чаргагүй тийш тэмүүлдэг үе бол байна л да. Гэхдээ зүгээр одоо хийж байгаа ажил маань хамаагүй л утгатай байна. За өмнө нисгч гэдэг бол утгагүй ажил бол биш. Одоо өдөр болгон нэг 100 хэдэн хүн нэг нислэгтээ 100 200 хүн гэдэг тээвэрлээд нэг газраас нөгөө газар руу аюулгүй аваачаад өгнө. Өвөө мэтийн хүүхдүүдийн уулзуулна. Өвөө мэнэрийг ач нартай нь уулзуулах. Тэр мэдрэмж бол үнэхээр сайхан мэдрэмж байдаг. Гэхдээ одоогийн хийж байгаа ажил маань бол одоо манай улсын хөгжилд бас хувь нэмрээ оруулж болдог. Хүмүүст урам зориг өгдөг юм ажил хийж байгаа болохоор энэ надад бол яг чин сэтгэлээсээ утгатай байлгаад байна. Одоогийн ажил бол хамаагүй л утгатай байна. Өмнөх ажил бол нисгчийн ажил бол илүү урам зоригтой, сонирхолтой гэх юм уу те. Одоогийн ажил маань бол илүү утгатай байгаа юм дээр хүн бол өөрийгөө дайчилж болдго юм гэх юм те. Тийм утга нь алдаад ирэх юм бол хийж байгаа ажил маань бол үнэхээр стресс нь хамаагүй их. Ажиллаж байгаа цаг маань хамаагүй их. Одоо амралтын үеэр ч гэсэн ажиллаа бодож сууж байдаг. Тэгэхээр тэр бол харьцуулахын аргагүй. Гэхдээ нөгөө талд нь тэрийг давсан утга өгөөж байгаад байгаа учраас. Тэр амьдралын одоо утгатай ажиллаар нь залуучууд маань яаж олмоор юм бэ? Энэ бол бас маш амьдрал туулж ижил ойлгох юм аа. Олон юм хийж үзэх хэрэгтэй. Олон юм хийж үзэх хэрэгтэй болов гэж би одоо миний туршлагаас харахад бол тэр нь юун дээр ингэж анзаарч байна вэ гэхээр хүн бол тэртээ тэргүй зовх юм байна. Тэгтээ тэр зовж байгаа юм утгатай байж чадах нүггүй гэдэг л. Зарим ажлыг чи одоо би шил миний хамгийн хүүхэд байхдаа хийжсэн ажил бол Японд нөгөө 24 цагийн дэлгүүрт үйлчлэгч хийж байгаа юм л да. Худалдагч хийгээд тэгэл нөгөө юмнуудыг өөрч тавиал орж ирсэн хүн болгоод Японууд яаж мэдлдэг вүлээ. Тэрийг ихэд надад бол амар хэцүү байгаа. Уг нь тэр ажил нь илүү амархан. Гэхдээ илүү хэцүү ажил гэж яригддаг нөгөө нүүлтийн ажил хийдэг. Айлууд юм офисуудыг нүүл гэж өгдөг. Тэр нь бол хамаагүй илүү хүч хөдөлмөр шаарддаг. Тэр ажил надад хамаагүй амархан байсан. Тэгээ ингээд зүгээр өөрийгөө ингээд ойлгоод ирэхлээр за би ийм юм дээр амархан шантард юм. Ийм бол утгагүй санагддаг юм байна. Ийм ажил бол надад илүү утгатай байд юмар гэдгийг хүн ингээд олон удаа юм хийж үзээ. Тэр дундаас за энийг бол би ерөөсөө сэтгэл зүйн хувьд энерги зарцуулахгүйгээр урамтай хийгээд чадд юм байна. Энэ ажил дээр бол би өөртөө амархан мохоочд юмар гэдгийг ингээд туршлагын дундаас ер нь олж хардсан болов гэж ойлгосон. Тэгээд тэрийг зарим хүн бол их залуудаа хурдан ойлгож байгаа шүү. Зарим хүн бол одоо над чиг 40 гарч иж ойлгож чинь гэх юм уу те. Тэрийг гэхдээ өөрөө ойлгоод тэрэндээ үнэнч байгаад явна гэдэг юм нь бол өөрийгөө хайрлна гэж байгаа үг юм байна гэж сүлээд их боддог болж байгаа юм л да. Өөртөө хэрэгтэй юмыг зориглоод хийх. Заримдаа энэ дээр бол зориг шаарддаг. Ягаад гэвэл дасцсан байр суурь дээр байгаад их илүү амархан. Гэхдээ урт хугацаанд энэ бол өөр чинь сэтгэл хангалуун байдлахаас бол хол байлгаад байдаг. Тэгээд тэрэн дээр зориг гаргаад юмаа хаяад цоош нэр эхлэн гэдэг бол бас тийм амархан биш ч гэсэн зарим үед бол тэр нь зөв болох юм байж бас болдго юм байна гэдэг бол зөвхөн миний амьдралаас харахад бол бас тиймэрхүү мөчүүд бол гардаг л байсан л да. Эргээд ингээ харахад тухайн үед буруу шийдвэр байсан болоо да гэж бодовч одоо гарсан үр дүн зөв тийм ямар шийдвэр вэ? Та сая ярианыхаа төгсгөл яг тийм жишээ байдаг да гэхээр асууж байгаа шүү. Тэгэхээр яг би бол бас ингээд нисхийн салбар дээр ажиллаад явна. Ковидын үе шүү дээ. Одоо 22 онд би нэг ажиллаа гол солилцсон тэр үед за ер нь нисгчийн ажлыг болий, хуваараа бизнес босгоё ингээд явъя гэж бодож байгаад тэгээд одоо би Сингапурт амьдардаг байж байгаа. Тэгээд Монголдо дуудагдаад ирээд анхандаа бол би өмнөхөр бас сүрдэжсэн л да энэ ажилласаа. Хаяа за энэ ажлыг би ер нь үнэхээр хийж чадах юм болов уу гэд. Гэхдээ эргээд харахаар тэр нь маш зүв байсан юм байна. Хүн чинь бас хүнд итгэж найдаад явах юм бол туслах хүн зөндөө байд юм байна.
Түрүү ярьсан одоо манай охин компани захирлууд байна. Манай үүсгэн байгуулсан манай хувьцаа эзэмшигчдэр байна. Манай төрийн албан хаагч нар ч гэсэн том дарга нар ч гэсэн зарим нь одоо ингээд орон зориг өгөөд за наадхаа сайн хийгээрэй энэ чинь бол зөв шүү гэдэг ингээд хэлэх. Энэ болгон чинь яг ингээд хүнд энерги өгөөд төрөний хэлдэг утга ач холбогдол өгөөд ингээд яваад байхаар энэ бол бас эргээд харахад тухайн үед за энэ зөв буруу гэж бодож байсан юм. Эргээд харахад бол одоогийн шатн дээр бол ер нь хэцүү байсан юм байна гэж харагдаж байна л да. Тэгээд тэр үед бол үнэхээр амьдрал ингэж том шилжин өөрчлөгдөн би чинь нисхийн салбар дээр нисгчээ гэж эсвэл бизнесээр гэж бодож байсан учраас одоо эрчим хүч байна, дрон байна, үйл хөдлөх байна гэж шал урд нь ерөөсө бодж үзээгүй юмнууд дээр ороод ирсэн. Ихэнх шин зүйл те. Ихэнх шин зүйл сурах хэрэгтэй. Тэгээд сурахын тулд нэг олон удаа алдаад унаад үзсэн хүн чинь за би бүгдийг мэддэг хүн биш юм байлаа гэдгийг ойлгоцсон чинь арай бас дөхүү байд юм болов. Тэгэхээр тэр шат руугаа хүн хурдхан шиг очно гэдэг бас чухал юм болов гэж өөр дээрээ дүгнээд байгаа юм л да. Одоо ч гэсэн мэдээж хэрэг би зарим юмыг одоо мэддэг болчлоо ингээд жоохон чихээ хаах гад мэдээ хаах гэдэг хандлага бол байх бах. Тэрийгэл би өөрөө өөртөө сануулад өмнө яаж илаа одоо ингээд зогсчих юм бол яах вэ гэдэг. Хүн зогсчих юм бол ерөнхийдөө болохоо очиж шүү дээ. Байнга л юм сураал байнга л цаашгаа нэг алхаж яахгүй бол. Одоо ингээд сүүлийн үед хиймэл оюун ухаан хоёлаа бас ярьсан сэдвүүдийн бас нэлээд хэсэг нь технологийн асуудлууд яригдлаа. Тэгэхээр хиймэл оюун ухаан автоматжуулалт бол нэлээд эрчимтэй хөгжиж байна энэ цаг үед. Яг одоо залуучууд энэ цаг үед одоо карьераа өсгөж хөгжөөд амьдралаа сайжруулъя гэж байгаа залуучууд маань ямар төрлийн ур чадваруудаар нь сайжруулвал өрсөлдөх чадвар одоо нэмэгдэх вэ? Тэгвэл одоо AI автоматжуулалт чинь бол бужигнуулж байна шүү дээ. Харин тий. Зүгээр миний хувьд бол түрүүнээс яриад байгаа нэг юм бол одоо орчин үед улам чухал болох юм болов гэж харагдаж байна. Тэр нь хүн өөрөө өөртөө харьцаж сурах, эрүүл харьцаж сурах, бусдтай эрүүл харьцаж сурах. Энийхэн дотор нь бол түрүүний хэлдгээр эготойгоо өөрийнхөө эгогоо давж харьцаж чадж гинэ буюу. Өөрийнхөө одоо за муугар хэлэх юм бол шуналтай зогсож ажиллаж чадж гинэ тий. Тэрнээс бусдыг нь бол технологи улам хийж чаддаг болоод байна. Хүнд үлдэж байгаа юм нь бол яг би яаж илүү хүн байх вэ гэдэг дээр л тэрийг бол машин хийзээч оруулж чадахгүй. Тэр нь яг ингээ бизнесийн удирдлагыг хийгээд үзэхээр бол нэрнгээсээ тэр бол илүү чухал байт юм а гэдэг нь харагдаж байгаа юм л да. Итгэл найдвар гэдэг бол үнэхээр одоо хөгжлийн яг суурь байна гэдэг бол их олон жишээр харагдаад байгаа. Тэр байхгүй бол бимэргээ шалгах хэрэгтэй. Бимэргээ шалгана гэдэг чинь уддаг шийдвэр гаргаж чаддгүй. Хоёрт нь болохоор critical thinking. Юмыг зүгээр хийснийг нь дагаад байдаг биш. Ямиг өөрөө тунгааж бодож эрүүл ухаанаар тэрийг харж чаддаг байх. Тэгэхгүй бол одоо бид нар машины хийсэн ямиг дагаад байх юм бол буруу ярьдаг юм зөндөө их байна шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нь бид нар дагаад байх юм бол тэгээд нэг өдөр төөрцөн байж магадгүй. Тэгэхээр өөрийнхөө толгоогоо хангалттай ашигладаг байх. Машины боол болчихгүй байх гэдэг бол маш чухал юм болов уу гэж харж байна. Тэр хоёр том ур чадвар биш. Нэг нь болохоор харилцааны тий communication skill гэж ярилдээд байгаа хүн хүнтэйгээр нь харьцаж зураг. Хүн хүнтэйгээс гадна өөртөө нэгдвэр тий. Хоёр дахь том ур чадвар нь хүн ер нь мэдлэгтэй байлаа гэхэд тэр мэдлэгээ ашиглана гэдэг чинь арай өөр төрлийн ур чадвар байгаа дах шиг байна тий. Тий яг байна. За ерөнхийдөө цаг 30 минут тантай сайхан буу халлаа гэдэг шиг ярилцлаа. Тэгээ сүүлийн асуулт маань илүү нэг бүтээмжтэй холбоотой. Таны хувьд одоо хүмүүсийн нээх мэдээд байдаггүй те таны ойр тойрныхын ч мэддэг хувь хүний одоо бүтээмжийг гэдэг таны хувь хүний бүтээмжийг нэмэгдүүлдэг ямар дадал зуршил байна? Сүүлийн үед бол би зүгээр нэг өглөө болгон амьсгалын дасгал хийдий. Бясалгал гэсэн үг. Бясалгал гэх юм да тий. Тэгээд яг зүгээр миний амьсгалын дасгал бол ингээд 10 минут орчим тэгээд тэрний хажуугаар нь ингээд дундуур нь бас бясалгал хийгээд тэгэхээр зүгээр сэтгэл зүй санаа оноогоо нэг жоохон өдөр болгон ресет хийгээд өглөө усаад ресет хийгээд хүнтэй харьцахтаа нэг тийм юу гэдэг уур уцааргүй шиг сэтгэл зүйн нөхцөл байдлаас хүнтэй харьцах тэр бол их чухал юм байна гэд. Тэгэхгүй болохоор нэг гаргаж байгаа шийдвэр маань өөрийнхөө тэр өдрийнхөө эмоцоосоо хамаарч гад болдгоо. Сэтгэл хөөрцөн байх юм бол их тэрхий даварсан юм шийднэ. Сэтгэлээр унтсан байх юм бол нэг тийм дутуу юм шийднэ. Тэгэхээр байнга тогтвортой байх энэ дасгалыг бол ингээд зуршил болгоод хэрэгжүүлэлтэд явах бол их чухал юм байна гэж анзаарсан. Амьсгал дээрээ л төвлөрнө гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Амьсгалаа аваад түгжээр гаргадаг юм амьсгал гэсэн үг тий. Өглөө дээр нэг 5-10 минут л зарцуулж 10 минут л тий. За.
За баярлалаа танд. Тэгээд өнөөдөр ингээд цаг гаргаж манай студиуд хүрэлцэн ирээд манай залуу сонсогч нарт өөрийнхөө амьдралынхаа туршлагыг тэгээд өөрийнхөө бодож санаж явдаг зүйлүүд нээлттэйгээр хуваалцсан. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Харин миний яриаг сонсоод зүгээр хүн болгонд олон төрлийн санаа угаах зүгээр миний санаа бас нэмэр болж чадж байвал үнэхээр сайхан байна. Баярлалаа. За баярлалаа.